Зохиолыг бичсэн А. Үүрийн Туяа, зохиолыг уншсан Туул Синди. Хэний ч хараагүй гуниг. Сэржигнэн үлээх салхи цаанаал нэг уй тайхнаар түүний хацрыг зөөлөн элбэн. Хаврын салхи түүний биед хүрсэн сүүлийн зөвлөө гэмээр бас түүнийг аргадаж байна уу гэмээр. Хаана яг юун дээр алдчихсан болоо? Энэ бүх зүйл яг хэний буруу вэ? Эцэст би өөрийнхөө амьдралыг л ийм болгочихсон болоо л да. Тийм үү? Ингэж олон давхар байрны хамгийн өндөр дээр буюу байрны дээвэр дээр ганцаар зогсох бүсгүйг Туяа гин. Өөрийнхөө амьдралыг эцсийн цэг дээр ирчихлээ гэж сүүлчийн бодлоо бодон суугаан энэ. Хэдий богинж гэсэн их зүйл болсон он жилүүдийг би аартаа үлдээжээ. Тийм ээ. Ингээд л миний амьдрал дуусах хэрэгтэй. Би гэх хүн байхгүй л бол үлдсэн хүмүүс минь жаргалтайгаар амьдрах болоо л та. Тийм ээ. Би л бүх хүний амьдралыг буруу газар руу чиглүүлсэн. Уучлаарай ээжээ. Уучлаарай миний хөө. Миний охин. Ээж нь та хоёртоо хязгааргүй хайртай шүү гэж хэлэхдээ нулимс туслуулан өмнөх бүх амьдралаа эргүүлэн нэг саналаа. Туяа гэж араас нь хин нэгэн дуудлаа. Тэр сонссонгүй тул өнөөхөө араас нь гүйцэж ирэн түүний мөрөн дээр гараа тавихад Туяа зочин эргэж харвал түүнд хайртай гэд араас нь гүйх Алтанбаяр гэх борхуу байлаа. Алтанбаяр түүний дээд ангийн хүүхэн бөгөөд насаар хэдий чацууч гэлээ Туяа 1 жил өнжөөд сургуульд орсон юм. Туранхай би жижиг охин байсан тул ээж нь аргагүй ирэхэнд 1 жил өнжөөсөн ч одоо бол хинээс жилөө өсөглөн өндөр туранхай охин. Чи дуудаад ахад харахгүй маа. Хүн ном уншиж ахт чинь ямар ном? Ногоонууд нь лам. Хөөх, чи ч аргагүй ухаантай маа. Тиймдээч ном хүртэл сайн унших юм. Хоёлоо сургууль хүртэл хамт явах уу? Яагаад би чамтай явна гэж хүүхдүүд харчих юм бол чамайг надтай үерхдэг гэж бодно. Би тэгж харагдмааргүй байна. За юу гэж дээ? Өглөө сургуульдаа гэр ойрхон хамт ирдэг зөндөө хүмүүс л байдаг штэ. Тэгээ тэр надад ямар хамаатай. Би тэгж харагдмааргүй байна гэж хэлээд хурдан алхаллаа. За тэгвэл яахав дээ? Ингээд түүнээс зайгаа барин холуур тойрч сургууль руугаа явахаар шийдсэн Алтанбаяр яваад өгөв. Туяач эргэж харвал тэр харагдсангүй тул санаа намран номоо үргэлжлүүлэн уншсаар сургуулийнхаа алгаар орохт өгөхөд түүнтэй ангийнхан хэсэг охтууд тааран Туяа чи даалгавраа хийсэн юм уу? Найздаа англи хэл физик хоёроо хийчихсэн бол өгчөгдөх үү? Харин надад монгол хэлээ өгчөгдөө гэж талаас түүний дэвтрийг гуйн авч явлаа. Ангийн хаалгаар ормогцол ихэнх хүүхдүүд түүнээс даалгавраа хуулуулахыг хүснэ. Даалгаврын дэвтрээ үүдэнд таарсан охтуудад өгчихсөн гэж хариулахад нь нөгөө охтууд руу гүйлдэн нэг дэвтрийг тойрон хэд хэдэн хүүхдүүд сууцгаана. Хичээлийн хонх дугарлаа. Эхний цаг англи хэлд бол бүгд багшаа орж ирэхийг хүлээнсэн. Багш орж ирэн мэдлээд хамгийн түрүүнд даалгавар асууна. Бүгд хийсэн гэж талгаад өгөхөд багш дэвтрүүдийг нь хураан авч даалгавраа шалгаад та нарч Туяагаас бүгдийг нь хуулчихжээ дээ. Юуг нь шалгах вүлээ дээ. Туяаг шалгачихсан байхад бус нь адилхан юм шүү. Гэхдээ арын суудлаас нэгэн жижиг биетэй охин багшаа Туяагаас хуулаагүй хүүхдүүд бас байгаа штэ. Би л хуулаагүй өөрөө хийсэн. За тэгвэл хуулаагүй хэдэн хүүхэд байна. Тэд нэрийг шалгачихад болчих юм байна. Гэхдээ та нар ер нь яах гадээдгийн? Өөрийнхөө толгоогоор хийлдэ. Ойлгохгүй юм байвал надаас асуу. Туяа та нарт байнга хуулуулад яваад авахгүй шүү дээ. Энэ мэд ихэнх хичээлийн багш нар нь Туяагаас хуулсан мэдэж байв. Гэхдээ энэ үзэгдэл бараг л энгийн үзэгдэл болж. Хичээл таарч Туяа 3 найзтайгаа хамт гэрлүүгээ явлаа. Туяа 1-р ангиасаа л найзалсан 3 сайн найзтай. Тэдний гэр баг зайтайж яг 3 замын уулзуур дээрээс 3 тийш салдаг байв. 2 нь ах дүүсийн хүүхдүүд тул хамтдаа явна. Туяа гэртээ ирэхэд өвөө нь борцтой будаатаа шүлхийч гисэн түүнийг хүлээж байлаа. Тэрээр айлын том Төв аймгийн төвд амьдардаг. Гэхдээ аав нь дөнгөж төрөхт нь л нас барчихсан. Сүүлд ээж нь өөр хүнтэй суусан ч хойд аав нь байнга ээж нь гар хүрдэг тул аргагүй ирэхэнд салчихсан юм. Туяа доороо нэг эмэгтэй дүүтэй өвөө эмээгийн хайртай зээ охин. Ээж нь хотод ажилладаг тул амралтаараа л гэртээ ирдэг байв. Охин энэ жил 10 дугаар анги. 1 жилийн өмнөхөн ерөнхий боловсролын сургууль 11 жилээр хичээллэх болсон тул дараа жил төгсөх байлаа.
Гэртээ ирээд л хичээлээ хийн. Өвөө эмийн түүнийг гэрээ ажилч хийлэгдэггүй байсан юм. Түүний утсанд байнга л мессеж ирэх бөгөөд даалгавраа хийсэн үү, маргааш өглөө эрт ирээрээ надтай л ганцхан дэвтрээ өгөөрэй гэж гуйх мессежүүд ар араасаа ирнэ. Ингэж явсаар Туяа 11-р анги амжилттай төгсөж эсэлтийн ерөнхий шалгалтаач өгч шинжлэх ухааны технологийн их сургуульд элсэн суралцгаар болов. Гэхдээ тэр багасаа л шүүгч аль эсвэл өмгөөлөгч болно гэж боддог байсан ч ээж нь эмэгтэй хүн зохихгүй мэрэгжил хам хүний хараал идээд яах юм бэ гэж зөвлснөөр барилгын инженер гэх мэрэгжлийг сонголоо. Хотод байрлах газар байхгүй тул оюутны татвар байранд амьдрахаар болов. Хожимдож бүртгүүлсэн тул 1-р курсийнхэнтэйгээ нэг давхарт биш 2-3 дугаар курсийнхэнтэйгээ нэг давхарт амьдрахаар болжээ. Аз болоход 1-р курсын 2 хүүхэдтэй 2-р курсын 1 хүүхэдтэй хамт нэг өрөөнд хуваарлагдав. Ингээд их сургуулийн их хотын амьдралд ганцаар биедан амьдрахаар хүл тавьсан нь энэ юм. Эхний хэдэн сар хичээл сургууль гэдэл их хотын завгүй амьдрал их сургуулийн амьдрал дасах гэж хэрэндээ л хичээнэ. Тэрээр анх удаа л хол биедан амьдарч байгаа нь энэ. Их сургууль 10 жилийн сургууль хоёр хоорондоо тиссэн өөр тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг тэр баг саг мэдэрч байлаа. Түүний хийж чаддаггүй ганц хичээл нь дүрслэх геометр буюу оюутнууд начир гэж нэрлэнэ. Туяач гэлтгүй ихэнх оюутнуудын хамгийн их айдаг ундаг хичээл бол начир байсан юм. Би даалтаа яаж гэх учраа олохгүй шүнжин коридорт хичээлээ хийн. Нэг л болж өгөхгүй байгаа нь түүнд улам бүрэл хэцүү байлаа. Хит хитэн удаа түүний бие даалтыг багш нь буцаасан байж. Тэр нэгэн орой Туяа мөн л давхрынхаа цонхон дээр ганцаар өнөөх зургаа зурна. Гэхдээ бас л болсонгүй. Яах ч учраа олохгүй зогсоно. Оюутнууд бүгд унтчихсан хаа нэг номын санд багсаах чимээл гарна уу гэхээс бараг л чимээгүй. Гэтэл түүний араас хэн нэгэн ирж байгаа хүлийн чимээ сонсогдов. Тэр айж байсан ч эргэж харахад түүний хажуу өрөөний 3 дугаар курсийнхэн ах "Ми дуу унтахгүй энд юу хийж байгаа? Чамайг их л гайхлаа. Бицгэд гараад ирсэн өөрийн 3 цаг цонхны дэргэд хүн байхаар нь бүр гайхчихлаа." Гээд нэмсгэлэх нь үнэхээр дур булаамайжээ. Түүний өндөр бие, өргөн цээж, өтгөн хар хөмсөг, бас борц царай, яг түүнд нь тохирсон давхраагүй онгорнууд. Түүний бүхэл зүйл түүнд яг л үлгэр дээр гарах бяцхан ханхүү мэд харагдана. Тэр хизээж урд өмнө нь хүнтэй ярилцахдаа ичиж байгаагүйж анх удаа л түүнтэй ярихдаа ичиж сандарч байгаагаа анзаарлаа. Би харин начрынхаа бие даалтыг хийж чаддгүй. Угаасаа начрыг давсан хүнийг жинхэнэ шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутан боллоо гэж ярьдаг юм уу? Бүү санаа зовоо. Би чамд туслах уу? Гэхэд Туяа баярлан толгой доглоо. Намайг тайвна гэдэг чамайг Туяа гоё нэр байна. Байдгал нэр штэ. Би нэрэндээ тийм ч дуртай бишээ. Хүн бүр нэрэндээ дуртай, хайртай байх хэрэгтэй. Эцэг эхээс өгсөн нэр төрийг сэвтэхгүй авч явах хамгийн нэн тэргүүний зүйл бол хүн бүрээс илүү нэрэндээ дуртай байх юм шүү дээ. Гэж хэлээд түүний гараас шугам харандааг нь аван түүнд эхнээс нь дуустал зааж өглөө. Туяа түүний хийж буй зүйлд биш, түүндэл хамаг анхаарлаа хандуулна. Түүний хоолой, түүний байгаа байдал, яриа гэдэл өмнө нь ярьж байгаагүй, харьцаж үзээгүй өөр ертөнц байлаа. Энэ өдрөөс эхлэн тэрээр түүнтэй таарах гэж коридороор хэсүүчлэн түүнтэй үг солихын тулд өдөржин бэлдэх, түүнд таалагдах гэж хэрэндээ л хувцлалтандаа анхаарах гээд өөрөөсөө хизээж гарч байгаа гүйцлүүдийг гаргаж эхлэв. Түүний дуртай зүйлийг мэдэх гэж бараг араас нь дагаж тагнуулдах шахам бүх зүйлсийг нь мэдэж авна. Түүнийг өөр охинтой харилцаж байвал өрөөндөө орж ирээд л цорхрон уйлна. Түүнтэй нэг үг дуурайд түүний нэмсгэлийг харах юм бол нисэх гэж байгаа мэт баярлаж хөөрнө. Энэ үйлдэл нь өрөөнийх нь хамгийн сайн найз болох долгоорт таалагдахгүй байлаа. Учир нь тэр хичээл гэхээсээ илүү тайвнад анхаарлаа их хандуулна. Анх хоёулаа бүгдийг хамт хийж ярилцаж байсан найз нь одоо түүнээс зарим зүйлсийг нууж түүнд цаг гаргахаа болсон нь бас түүнд таалагдахгүй байх нэг шалтгаан болсон байв. Долгоор Туяа хоёр дотн сайн найзууд. Тэд хоёр өөр аймгаас ирж суралцах үедээ л танилцсан хэдийч тэдний яриа санаа бодол яв цав нийцнэ. Өдөр хоног тэдний хувьд харавсан сум мэт өнгөрсөөр нэг л мэдхэд шинжил боллоо. Урд нь Туяа гэр нь хоттой ойрхон тул байнга л ирж очдог байсан ч сүүлийн 1 сар гарan гэртээ очиагүй байлаа.
Энэ шинэ жилээрч тэр гэртээ харахгүй, гэрийнхэнтэйгээ тэмдэглэхгүйгээр байрныхаа найзуудтай тэмдэглэхээр болов. Учир нь энэ саналыг тайван ах нь тавьсан юм. Туяа шинэ жил болохыг хоног тоолон хүлээсэн. Учир нь шинэ жилээр ямар нэгэн сайхан зүйл болох гэж байгаа мэт санагдаж байсан юм. Шинэ ном, шинэхэн учрал, шинэхэн хайр дурлал, шинэ бүхэн эхлэх хамгийн гоё мөч. Шинэ жилийн үдэш хэдий их сургуулиуд амраад байрны ихэнх хүүхдүүд гэрлүүгээ явчихсан ч гэсэн хэдхэн хүүхдүүд үлдэж шинэ оноо хамтдаа ухтахаар хэрэндээ ширээ засан цагийн зүг рүү ширтцгэн. Нэг өрөөндөө нийлэн 9 оюутан цугларсан байлаа. Тэнд туяа, долгор, тайвна болон тайвнагийн өрөөний 3 болох Жамба, Пүүжэ, Өсгөөнаар мөн тэдний найзууд хамтдаа байлаа. Оюутны амьдрал тэр тусмаа оюутны байран дах амьдрал хамгийн хөгжөө найргантай дурсамжтай байдаг. Тэндээч тэд гэр орноосоо хоол хүнс муутаж нэг нэгнээ гэсэн хамтын сэтгэлээр өдөр хонгийг өнгөрөөдөг байв. Энэ л өдөр байгаа бүхэл сайхан гоё зүйлсээрээ хоол хийж цуглуулсан мөнгөөрөө тоорт амттан авч бас болоогүй шар айраг дарс архиа тэд бас марцсангүй. Гэхдээ туяа долгоор хоёр хизээч тэр гашуун ундаанаас уулсангүй. Угаас даруй төлөв аав ээжийн сайн охид байсан тул тэд гашуун дарсанд дуралдгүй байх. Бүгд л уусан зүйлдээ согтож байлаа. Дуулах нь дуулж, ярилцах нь ярилцаж, хөзөр тоглох нь тоглож 12 цагийг бүгд хүлээн. Шинэ он гарч тэд ориглон дарс буудуулж, шинэ оноо хамтдаа баяртайгаар ухтлаа. Анх удаа л гэр бүлтэйгээ биш, үеийнхээ нөхдөдөө угтаж үтсэн туяа долгор хоёрт маш сонирхолтой байсан нь мэдээж. Баруун талын давхар орны доод талд болроо болон ариуканаар ихэд шинэлдэн нууцаар яриа өрнүүлнэ. Гэхдээ дээд орон дээр байгаа долгоорт энэ яриа сонсогдож байлаа. Тайвна надад сайн юм шиг байна гэж болроо ничингүүрэн ариукад хэлэхэд тэр гайхан хүлээн авч "Тийм бол ямар сайн хэрэг вэ? Чи бас түүнд сайн юм чинь та хоёрт болохгүй гэх зүйл байхгүй юм шүү" гэж маяглан инээн. Энэ үгийг сонссон долгоор туяа руу харвал тэр юу ч мэдэхгүй тайвнагийн хажууд сун түүнтэй инээлдэн яриа өрнүүлэх нь ихэд өрөвдөлтөө санагдаж байв. Зарим нэг нь уусан эзэндээ тасран таарсан орон дээрээ унтана. Долгоор туяаг дуудан "Хойлоо өрөөндөө орж унтъя. Одоо явцгаая" гэхэд туяа ихэд дургүй байв. "Ахаад жоохон байж болохгүй мүү? Хойлоо түр ойж агаад ядаж тайвна ахыг унтсан хойно өрөөндөө очие л доо. Тийх үү? Чи одоо тайвна л гэх юм. Би ядарч гин. Надад энд чинь таниад яриа өрнүүлж хүн олдохгүй байна. Би чиний хүслээр олон цаг энд байлаа. Одоо болно штэ. Ганцаараа суусаараа залхаж гин. Чи ядаж надтай сууж надтай ярихын оронд тайвна ахын л хажууд суугаад ах юм." Ингээд уурлан өрөөрөөгөө орчхов. Хэдий туяа үлдмээр байсан ч найзаагаа бодон түүний араас өрөөндөө орлоо. Шинэ он хэдий гарсан ч гэлээ туяа охины төсөөллөөр бүх зүйл болсонгүй. Яг үнэндээ туяаг өрөөндөө ороход тайвна байдгүй хинч түүнийг хараагүй, анзаараагүй юм. Ихэнх оюутнууд эзгүй, чимээгүйхэн татвар байр. Хизээж байр өмнө нь ийм чимээ аниргүй байгаагүй. Туяаг өрөөнд ороход долгоор орчихсон ноутбукаа гаргаж ирэн юм үзэж байгаа бололтой түүндээ анхаарлаа хандуулна. Туяач орон дээрээ гараад доош тонгоон "Чи яагаад гинт явъя гэдээсэн? Чамд анхнаасаа таалагдахгүйсэн бол хэлэхгүй дээ." Долгоор юу ч дуурсангүй. "Хөөе, чи намайг сонсож гин үү? Долгороо. Яах гээд ам бэ? Чи миний найз л юм бол намайг хараад л мэдэхгүй юм гэж үү? Би хинтээч дуугарч юм ярьж чадахгүй зүгээр л суугаад байсан. Нэрээ би мартчихаж чиний харц тайвна ахаас алахгүй байсан учраас л намайг анзаараагүй байх л да. Чи өөрийгөө яаж өөрчлөгдөж байгааг мэдхүү" гэж долгоор босч ирэн түүн рүү хараад "Чи анх энэ өрөөнд ээжтэйгээ хамт орж ирэхэд манай ээж танай ээж хоёр адилхан 1-р курсын охтууд байна. Ашгүй дээ. Хоорондоо тусдаа тэмтэй яваарай" гэж хэлсэн. "Чи бид хоёр тэр өдөр хоёулахна энэ өрөөнд ор хүнчлөөс өөр зүйлгүй шүнжин өөрсдийнхөө тухай ярьж хонсон. Чи анх надтай ярихдаа хайр дурлал гэж юу юм? Хамгийн түрүүнд ээж аавынхаа ачийг хариулж онц суурч хичээл номдоо шамтнаа гэж хэлж байсан. Гэтэл чи одоо бол хичээл нэгт биш, тайвна ах л нэгт байна. Чиний өмссөн зөөсөн ярьж байгаа яриа хэллэг бүгд өөрчлөгдсөн. Чи биш болчихсон." Долгоор буцан орон дээрээ суухад туяа хэсэг чимээгүй сууж байснаа. "Тэгэхэд би чиний бодлоор яах гэж? Тайвна ахыг их сэтгэлээ хорж цагдаад чамд анхаарал тавьж хичээлэл хий гэж үү?" "Тийм ээ, тийм. Чи бид хоёр дурлалцах нас болоогүй." "Яагаад болоогүй гэж? Хүүхдүүд чиг гинэн цагаахан гоё үерхлийг мэдэрмээр л юм штэ.
юуг алдна гэж, юунаас айна гэж, яагаад болохгүй гэж хаягдвал хаягдаад шархалвал шархална л гэж чи хүнд дурлаж үзээгүй болохоор юу ч ойлгохгүй байна. Тэгвэл чи дурал, хайрал, би маргааш байрны багш гэлээд өрөөгөө солилоо. Толгороо, чи яагаад ингэж байгаа юм бэ? Чи битгий ингэлтэй. Надад чи одоо хинээс ч илүү хэрэгтэй байна. Чи хүртэл намайг орхиод явчих юм бол би яах болж юм? Туяа, би чамайг бодоод л ганц зүйл хэлчихье. Тайвнаа ахад болроо агч бас сайн юм байна. Бас тайвнаа ахч бас болроо агч сайн гэж байна. Би сая болроо ариуг агч хоёрын яриаг сонссон. Тэгэхэр чи түүнээс сэтгэлээ татсан чин дээр Туяагийн царайнд гуниг хөвөрч саяны гал цогтой байсан охин амиргүй дунд орсон мэд чив чимээгүй болон түүний хажууд суужхав. Нэг л зүгтээ гөлөрч өөрөөс нь өөр хинч байхгүй мэд хэсэг хугацаанд юу ч дуурсангүй. Долгор түүн рүү харахад түүний нүдэ нулимсаар дүүрч магадгүй хэн нэгэн түүнийг тэврэх эсвэл тайтгаруулвал тэр асгартал уйлах юм шиг санагдаж түүнд хүрэхээс зайлсхий. Яг энэ үед гаднаас болроо ариуга 53 орж ирэв. Та хоёр чинь яагаад явчихсан бэ гэж тайвнаа халамцсан хоолоогоор тэднээс асуув. Туяа түүн рүү харан нулимс туслуулахад долгор түүнээс төрүүлж үг дугуурлаа. Харин тийм ээ, манай туяагийн биеийн жоох өвдөөд бас анх удаа гэр бүлээсээ тусдаа шинэ оноо гаргаж байгаа учраас гэрийнхнийгээ санаад байна гинэ. Болроо туяа дээр ирээд хошуу дэвсэн. Хөөхий дөө, аргагүй. Би ч бас өмнө жил гэрээ санаад л уйлчихдаг байсан. За тэгвэл гуруулаа явцгаах уу? Нөгөө хэд маань хүлээж байгаа ах. Гисээр тэд гарлаа. Туяа ихэр татан уйлахад долгор түүнийг тэрж аргадаж өнжлөө. Маргааш өдөр нь тайвнаа тэдний өрөөнд орж ирэн хоол энэ хоёроо ах нь яг турж өглөө. Бас дотор хэцүү байна. Юу ахав дээ? Гэрээс хүнс өнөө орой л ирэх бах. Эсвэл маргааш ч юм уу? Та болроо ихчээр гом ахуулаач. Эсвэл хоол гэлгүүлээж таны найз охин ч юм бидтэй. Гэхэд туяа түүний араас түлхэхэд хин тэгж байгаа? Манах нэрээ өнөө хов ярихдаа сайн шүү. Би юу гэж болроотоо үерх юм? Болроо бит хоёр үерхвэл хоёулаа аригчин болоод дуусна. Хинийгээ захирч чадахгүй нийлж уугаад л би тийм ариг удаг огтод дургүй. Туяа долгор хоёр биеийн рүүгээ хараад толгойд охилсон. Та тэгвэл өчтөр яах гэж болроо өгч сайн гэж хэлсэн. Юу вэ? Би юу? Би тэгээ хэлчихсэн юм уу? За. Залруулахгүй бол буруугаар ойлгочихсон явж байгаа юм байна. Би бараг тасарчихсан явсан штеп. Тэгээд ч өчтөр тэнд байсан ихэнх охтуудад чи гоё шүү, мундаг, сайн байгаараа хичээгээрэй гээл хэлээд исэн штеп. Ингээд туяа инээмсэглэн нэрээ та над дээр бас ирээд миний дүүх хөөхөн чи яг л энэ хүүхэд зангаараа байгаараа гэж хэлж байсан штеп. Тэр чинь бас охтуугийнх уу? Үгүй. Ах нь тэр үгийг бол үнэн хэлсэн шүү. Ер нь охтууд онцох таавар мэд нууцлаг байвал маш гоё санагддаг. Бас би хүүхэжиг зантай охтуудад дуртай. Гин цагаахан яг л цагаан цаас шиг. За үг олдож өхөр холтлоо. Явж ганц хоол олж идэх минь. Гээд тэдний өрөөнөөс гарахад туяа маш их баярлан долгорыг тэрж түүнийг үнсэн. Тийм ээ, тайвнаа ах болроо гэж сайн биш л юм байна. Манай тайвнаа ийм хөөрхөн багхгүй юу? Ийм болохоор л би хайртай байдгийн. Бас найзтай хайртай шүү. Гээд түүнийг хацар дээр нь үнсгээд хөөй, чи бүр нислээ л дээ. Чам тийм сайхан байгаа мó? Тэгэлгүй яадгийн. Би яг л тэнгэрт нисэж буй мэд тийм сайхан байна. Хайр ийм гоё байдаг гэж үү? Тийм бол би дурлаад л хайрлаад л баймаар байна. Туяад үнэхээр үгээр хэлхийн аргагүй сайхан байлаа. Найз минь дээ, хит битгий өндөр нисчгээрээ дээ. Хизээ нэгэн өдөр газарт бол хүчтэй унан шүү. Яагаад газарт унана гэж ийм сайхан байхад би үргэлж ниссээр л байх болно. Чи ядрах эсвэл аль нэг далавчанд ч асуудал гарвал яах вэ? Муу амлаж байхаар найздаа сайн сайхныг өрөөж болохгүй юм уу? Хосоороо болоод хамт нисэрэж гэдэг юм уу? Гоё үг хэлэлдээ. Найз минь дээ, би чамааг л бодож байна. Хайр тийм ч сайхан зүйл биш гэж ээж минь надад зөндөө хэлдэг байсан. Яагаад ээж чинь чам тийм зүйл ярина гэж? Аавд чинь юу тохиолдсон? Чи аавдаа маш их хайртай, манай аав их мундаг хүн гэж ярьдаг үсттэй. Эсвэл ээж чинь өмнөх хайраасаа шарх авчихсан болов уу? Тэгээд л ээж чинь анхааруулах зорилгоор ярьсан байхаа. Эсвэл зүгээр чамайг шаргалчихгүй гэсэндээ л худлаа түүх зохиосон бол яах вэ? Манай ээж тийхгүй. Надад хизээч худлаа ярьж байгаагүй. Ээж надаас юугаач нуудаггүй.
Бидний хооронд нууц гэж зүйл бараг байгаагүй. Ингээд долгоор цонх руу хараад би уг нь энэ тухай хинт ярихгүй гэж бодсон юм. Гэхдээ чамайг сэрэмжтэй байг гэсэндээ ярьж байгаа юм шүү. Ээж маань 10 жилийн жоох охин байхдаа өөрөөсөө 7 насаар ахуйн дурлсан гэсэн. Тэр нь ээжийг 8 дугаар ангид байхад сургуультанд дадлага хийхээр ирсэн багш. Ээж анхны хашцаар дурлсан гэсэн. Түүнийг хот руугаа буцахт нь хайртай гэдгээ хэлэхэд тэр ээж рүү минь нэмсэглээд толгойг нь илээд л яваад өгсөн гэсэн. 10-т орсон намар нь тэр багш нь ирж ээж минь магнан теннисин гэдэг. Түүний анхаарлыг татах гэж хэрэндээ л хичээдэг байсан гэсэн. Жижигхэн сум учраас ээж гэртээ харахгүй харин ангийнхандаа хичээл зааж өгнө гэж худлаа яриад л сургууль дээрээ харанхуй болтол өнждөг байсан гэсэн. Нэг орой ээж минь өнөөх багшаасаа давтлага аваад гарах гэтэл нөгөө багш нь ангийнх нь хаалгыг түгжчихсэн гэсэн. Тэгээд түүн дээр дөхөж ирээд түүнийг зөөл үнссэн. Ингээд л ээж минь түүнд охин бие өгсөн гэж ярьдгийн. Гэвч яг төгсөх үеэр ээж жирэмсэн болж түүнийг сургуулийн захиргаа мэдээд ээжийг төгсөхгүй гэж сургуулиас нь хөөгөөд харин өнөө багшиг хот руу буцаасан гэсэн. Ээж тэр хүнийг их л хүлээсэн гэсэндээ гэвч тэр хүн ээж дээр хизээж буцаж ирээгүй, бас холбооч бариагүй. Харин одоо байгаа аав минь их сайн хүн байж таарад ээжийг минь бас намайг маш сайн хайрладаг. Яг л миний төрсөн аав шиг минь байдаг хүн. Би тэр хүнд маш их баярлаж талархаж явдаг. Хөөх, ямар муухай хүн бэ? Тэгвэл чиний аав тэр багш байх нэ. Одоо ч гэсэн олон 10 хүүхдүүдэд сайн багшийн дүр үзүүлээд л явдаг бах та. Тэрийг нь би мэдэхгүй юм да. Ээж тэр хүнийг олж уулзъя гэж ахиж бодоагүй гэсэн. Угаасаа ч дэмий биз. Энэ олон жилийн дараа яах гэж ч уулзах юм бэлээ. Хөөрхий ээж минь сургууль соёлгүй болсон болохоор намайг эрдэм намтай хүн болох гэж хэрэндээ л хичээдгийн. Тиймээс ч би хайр дурлал гэж гүөхээсээ илүү хичээлээ хийхийг л илүүд үздэг дээ. Гэхдээ долгороо бүх ирчүүд адилхан биш шүү дээ. Чиний төрсөн аав чинь муу хүн байсан ч гэсэн чамааг өсгсөн аав чинь маш сайн хүн байгаа үстэй. Тэгээд ч манай тайван ах мундаг өө. Хизээч хин нэгний гомдох үйлдэл хийхгүй. Хайр хүнийг сохор болгодог гэж үнэн болол та. Би зүгээр л чамд сэрэмжлүүлж хэлсэн. Алив босоод ир. Хойлоо драгон явж гэрээс ирсэн хүнсийг авъя гэд тэд гарцгаалаа. Хэдэн өдөр өнгөрөхөд бүх зүйл яг л хэвэндээ. Тайвнаас сүүлийн хэд хоногт огт байрандаа ирсэнгүй. Үе өрөөнд нороод асуухад нэг гүөх гүйдэлтэй болсон байх уу? Тэгэд л ирэхгүй байгаа үз гэж инээлдээд өөр зүйл хэлсэнгүй. Оюутнуудын амралт дуусаж бүгд цугларцгаана. Хичээл эхлэхийн өмнөх орой тайвнаг өрөөнд орохыг долгор хараад шуудхан л туяад орж хэлэн тэд хамтдаа өрөө рүү ороход тайвнаа буруу харан хэвтэж байв. Хоёул түүнтэй юу ярихаа мэдэхгүй наан нь сууж агаад л гарахад тайвнаа тэднийг орж ирснийг мэдсэн ч огт үг дуурсангүй. Энэ өдрөөс хойш тайвнаа дахин тэдний өрөөнд орж ирсэнгүй. Бас коридор таарахад хаа нэг мэдлэн барагтай л бол мэдлэхгүй зүрнэ. Туяад энэ нь маш хүнд байв. Ямар нэгэн байдлаар яриа өдөх бүрт тэр нь бүтлгүйдчихнэ. Харин нэг өдөр тайвнагийн өрөөнд эрэгтэй эмэгтэй хоёр хүний хэрэлдэг чимээ сонсогдлоо. Туяад олгор хоёр хандаа ойртон чимээ чагнана. Гадаах тагтан дээр илүү сонсогдох байхаа гэд хоёул тагтан дээрээ гарвал тэдний өрөө гэрэлтэй бас хөшгөө хаагаагүй цонхон онгорхой тул бараг хажууд нь байгаа мэд тэдэнд харагдаж сонсогдно. Энэ хоёр хүн бол тайвнаа болгон түүний найз охин нь байв. Хизээч тайвнаг найз охинтой гэж мдээгүй тэдэнд энэ маш их гайхширсан үйл явц байлаа. Чи намайг яагаад хуурч байгаа юм бэ? Би чамд итгэхгүй юм бол өөр хинд итгэх байсан юм? Чи миний ээж аавыг хүртэл хуурлаа. Би тэдэнд юу гэж хэлэх юм гэсэн ярианаас үзвэл түүний найз охин нь түүнийг хуурсан бөгөөд тэд 10 жилээсээ л үерхсэн бүр гэр бүлийнхэнтэйгээ хүртэл танилцсан байхааж. Энэ бүхнийг хайртай хүн нь найз охинтой бүр суух гэж байсан гэдгийг мэдээд туяа өгч дугарч чадсангүй. Бүр сүүлд нь ямар нэгэн зүйл шидэж хагарч хэмхэрч байгаа зүйл сонсогдож эмэгтэй нь би явлаа гэж хэлэх сонсогдов. Туяач хайртай залуугийнхаа хайрлаж байсан эмэгтэй ямар хүн байдгийг харах гэж өөдрөөггүй лээ. Хаалга нээгдмэгц харвал өндөөр туранхай үсээ задгаалсан эмэгтэй түүний өрөөнөөс гарч явлаа. Тэгэхээр тэр ийм эмэгтэй дуртай ах нэ. Би энэ хүнээс тис өөр юм байна. Тиймээс намайг хизээч хайрлахгүй. Харин түүний хувьд би зүгээр л дүүшгэн санагддаг юм байна.
гэдгийг маш сайн ойлголоо. Өнөөх эмэгтэйг шатаар бомогц тайвнагийн хаалган дээр сэмхийн очвол тайвна орон дээрээ хоёр гараараа толгоогоо түшин доош харан суухажээ. Түүний баруун гар цус болсон байв. Үүнийг харсан туяа маш их өрөвдөж очоод цусыг нь арчиж өгөөд түүнийг тэрмээр байсан ч түүний зориг дутсан юм. Ингээд л энэ өдрөөс хойш тайвнаа байрандаа ахин ирж хонолгүй 3 сар боллоо. Үргэлж түүнийг санаж шүн бүр тэр өдрөл ороод уулзчихсан бол гэсэн харамслаар дөрвөн өдрүүдийг өнгөрүүлж байв. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны дотор байрнуудын дунд зохион байгуулдаг гар бөмбөг сагсан бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээний өдөр туяа эмэгтэй гар болон сагсны багт орсон байв. Харин тайвна бас хоёуланд нь орсон гэдгийг тэр тэмцээн болох өдрөө л мэдэв. Тэмцээн эхэлж эхэнд туяагийн багийнхан гар бөмбөгт тоглохоор гарч ирээд эргэн тойрноо харсан боловч тайвна байхгүй л байв. Яах аргагүй түүний нэр байсан хэмээн бодож байсан ч тэмцээн эхэлж тэднийг хожлоо. Дараагийн тоглолтууд гарсаар эрэгтэй баг буюу тайвнагийн баг гарах болоход өнөөх удаан хараагүй, уулзаагүй, санаж өгүүлж байсан залуу нь гарч ирлээ. Өмнөхөөсөө ч илүү дор булаам хөөрхөн болчихсон мэт санагдав. Ингээд л тэдний багч бас анхны хожлоо авахд тэд баярлан туяа тунд баяр хүргэхээр очив. Сайн уу тайвнахаа баяр хүргэе. Та хизээ ирсэн? Ахын саяхан ирээд л хувцас солиод шууд орчихлоо. Миний дүү сайн уу? Гэхдээ зэрэгцэн хайраа гих эмэгтэй хүний дуу сонсогдов. Яг нүдэн дээр нь болроо тайвнаа гэрж урал дээр нь унсан түүнийг тэврээд миний хайр хамгийн мундаг нь байсан шүү гэж хэлэх нь сонсогдоно. Цаг хугацаа яг зогсох мэд бүх зүйл утгагүй мэд түүнд санагдана. Түүнд бийгээд хариулж жанжаагүй байтал түүний хүзүүнээс тэрэн болроо дагуулan цааш явлаа. Хэдий тайвнаа түүн рүү харж байсан ч тэр аль хэдийн өөр хүнийх болсон байлаа. Ингээд туяа сагсан дээр 2 доорж мөнгөн медаль гар бөмбөгт 1-р байр эзэлсэн бол эрэгтэй баг нь аль алин дээр нь мөнгөн медаль багийн нийлбэр оноогоор тэдний байрт тэргүүлж шилжиж явах замаар шагнуулсан юм. Тэмцээний дараа байрны багш нь тэднийг хоолнд оруулж орой дотор байран дээрээ баяраа тэмдэглэлээ. Туяагийн хувьд тайвна болон болроо хоёрлоо харахыг ч хүссэнгүй. Баяр эд дундаа орж тэд ихэнх нь согтож байлаа. Туяа харин оогт уулсангүй. Угаа суудаггүй тэрээр энэ удаач бас гашуун эдэнээс татгалзсан. Манай байрны ганц сор залуу гоёч дуулна, спортод сайн, ийм сайн залууг өөр юм болгодог. Манай болрооч өстой азтай байна шүү гэж байрны багшийг хэлэхэд болроо аль хэдийн согтчихсон. Багшаа, би яасан бэ? Би өөрийгөө гоё биетэй хөөрхөн охин гэж боддог. Та намайг тайвнаад тохирохгүй гэж байгаа мó да? Гэж инээхэд үгүй. Багш нь тэгээгүй. Та хоёр их гоё хос. Олон охтын сэтгэл өнөөдрөөс шархалхан дээ. Туяач тэндээс босон угаалгын өрөөрөө явахдаа дээшээ өрөөрөөгөө ормоор байвч тайвнаг хармаар санагдан буцаад л өнөөх газар руугаа орохоор алхлаа. Гинт араас нь хэн нэгэн татаад тэврэв. Туяа яаж чадалгүй, эргэж харж чадсангүй. Эр хүний байдрун чанга би түүнийг хаашаач хөдлөсөнгүй. Ингээд л жоохон л тэрчхий гэсэн тайвнагийн хоолой сонсогдно. Туяа яг энэ хоолойг сонсоод дахин эсэргүүцсэнгүй. Би чамд хайртай. Гэхдээ би чамтай биш, болроотоо үргэлжлээ. Миний мөрөөдлийн эмэгтэй болчи. Гэтэл би чамд хайртай байж яагаад ийм зан дээр явж байгааг огт мэдэхгүй. Яг тэр мөчөөд болроо биш, чи гараад ирчихсэн бол. Гэхэд туяа эргэж харан та одоо юу яриад байгаа юм бэ? Хүмүүс харлаа штэ. Одоохон байл. Хаанаас ч юм хаал гонгоох чимээ гарахад тайвнаа туяаг дагуулan эзэнгүү хоосон өрөөрөө оруулан дотроос нь төгжлээ. Би чамд хайртай байсан. Гэхдээ чи үргэлж хинж халдаж боломгүй тийм ариун цайз мэт байсан. Тиймээс би чамд ойртож чадаагүй. Бас би чамд дурлаж түүнээсээ болоод найз охиноосоо хүртэл салахад чи минийд эргээд байгаагүй. Юу? Би байсан штэ. Би бүгдийг сонсож, бүгдийг харж байсан. Гэхдээ тийм хэцүү үед болроо л ирж намайг тайтгаруулж, болроо л намайг хөтөлж явуулсан. Тийм байх нэ. Та харахыг хүссэн өнцгөрөөгээ л хардаг болоо л та. Тайвнахаа дүүн ч бас танд анханасаа үнэхээр хайртай байсан. Гэхдээ та одоо болроо эгчийг сайн хайрлаарай. Одоо энэ хаалгаа нэ. Би гармаар байна гэж хэллээ.
Яг үнэндээ ийм зүйл хэлхийг хүсээгүйж тухайн үедээ зүгээр л энэ үгнүүд урсаад л гарч гисэн аж. Туяа буцан нөгөө өрөөндөө ирэхэд хин ч юу ч мэдэхгүй сууцгаан. Тайвнаа хэсэг хугацааны дараа араас нь орж ирлээ. Хараа хаашаа яваад ийм утсан бэ гэж болроо түүнийг үнсэн. За манай тайвнаа гой дуулдгаараа нэг дуулаач гэж байрны багшийг хэлэхэд би энэ дууга энд сууж байгаа даруухан хүүхэд зантай бас миний хамгийн их дурлаж чомж байсан тэр охинд зориулж дуулъя. Зүрм өнгөрөх тэрхэн зуур зүрх сэтгэлд гэгээ татсан. Зүрх сэтгэлд гэгээ татсан гэж дуу аялна. Болрооч өөртөө зориулж баймэд маш их баярлаж. Гэхдээ энэ дуу түүнд биш, Тайвнагийн өөдөөс харан суух, түүний харц тусах тэр нэгэн охин туяа зориулагдсан дуулсан дуу. Тайвна харцаа туяагаас салгаж чадахгүй л байлаа. Иймэрхүү байдалтай өнгөрсөөр туяа 1-р курсээ төгсөж буцаад л гэртээ ирлээ. Түүний оюутны эхний жил адал явдлаар 4 жил өнгөрсөн юм. Түүнийг нутагтаа ирэхэд 10 жилийн ангийнхан нь түүнд найр тавин уулзсан. Тэр энэ зам Тайвнаг айл болох мартах хамгийн том төлөвлөгөөтэй байлаа. Удалгүй тэрээр дадлагын ажилд ангийнхантайгаа хамт явлаа. Тэнд очисон ч түүнд Тайвнагаас өөр хүн бодогдсонгүй. Хэдий түүнд сайн гих ангийн хүүгүүд нь гарч ирсэн боловч түүний сэтгэлд Тайвнаа л байна. Зуныг дандаа үр бүтээлтэй дурсамжтай өнгөрүүлдэг байсан ч энэ удаа тэр хамгийн гонигтай өнгөрүүлсэн юм. Ингээд л ахин нэгэн шинхэн намрын улирал эхэллээ. Учрал бүхэн шинхэн байдаг тэр намрын улиралд туяа дахин оюутныхаа байранд ирсэн. Гэхдээ энэ удаа 4 давхарт шинхэн 1-р курсын оюутнуудтай хамт нэг давхарт орлоо. Ахин нэг амьдралын шинэ хуудас туяагийн хувьд бий болов. Энэ удаа найз долгор нь жилийн чөлөө аваад нутагтаа байгаа. Харин Тайвна ах нь гадуур найзуудтайгаа байр түрээсэлж амьдарч байгаа гэдгийг нь мэдэв. Яг л танихгүй ертөнцид ахин ирж буй шинэ оюутан мэд санагдана. Гэхдээ сансны бодоход шинэ оюутнуудтай асар богино хугацаанд үнэхээр татан болцгоосон юм. Хичээл эхлээд 1 сарын дараа байрныхан бүгдээрээ хотоос ойрхон амралтын газар руу зугаалахаар болов. Бүгд л догдолж 4 давхрынхан ч нэг фракц үүсгээд авлаа. Гэхдээ яг энэ үед Тайвна ах нь байрандаа буцан ирж бүр зугаалганд явхаар шийдсэн байхад туяад давхрынхан бүр 3 хөвгүн сайн болсон байв. Дөнгөж сурагчийн ширээнээс голдсон тэдэнд үерхэл хайр гэдэг шохоорхлын төвшөнд гэдгийг тэд яахан мэдвүлээ. Амралтанд ирсэн орой хэн сайн дуулах вэ тэмцээн болж туяа орж бүгдийг нь алмааруулад авсан ч Тайвнаг яаж гүйцэхвүлээ. Тайвна 1-р байранд туяа 2-т орсон юм. Байранд ирсэн цаг зугаалганд явсан үегээд л Тайвнатай тэр огт дуурч чадаагүй бүр яг л танихгүй хүмэд хажуугаар нь өнгөрсөөр. Шүн болж туяа хэдэн огттой гэрт орж унтахаар болов. Хэсэг хугацааны дараа хүмүүс ирж харанхуй гэрлүү шагаан асаагуурын гэрэл тусган энд туяа байна уу гэж хайж байгаа сонсогдоно. Хинбэ гэж гэрэл асаан туяаг харахад Тайвна болон түүний найз эрхмээ байлаа. Та хоёр чинь надаар яах гэсэн? Тайвна голын ор хоосон тул түн дээр суугаад өврөөсөө тал шилтэй арх гарган өөртөө болгон эрхмэд хийж өглөө. Та хоёр чинь баах охтууд байгаа гэрт дайрч орж ирчгээд яах гээд байгаа юм бэ? Уумаар байвал өөрсдийнхөө гэрт уулдаа гэж туяа уурлана. Тайвна юу ч хэлсэнгүй өнөөх өөрт аягалсан архаа нэг том балгаад л уучхав. Харин эрхмээ туяа руу ойртон түүн рүү инээгээд хөөх манай туяа 2-р курсын том байна болчихсон байна штэ. Дүүнэр чинь туяа агч гэд их л сөрхөн юм гэж хідэн бацаануудыг чинь 2 ах нь шүнжин унтуулахгүй дэглэж чадна штэ. Алив нэг охин нь яваад хажуу гэрт байгаа бүх нэгийн банд нарыг дуудаад ир. Туяа орноосоо босон. Та одоо яах гээд байгаа юм бэ? Зүв зүгээр байгаа хүүхдүүдээр яах гэсэн? Битгий дэглэх гээд байгаараа та нар. Наад доод курсээ дээрлэгдэг муу зуршлаасаа одоо салаач. Эднэр чинь аав ээж гэрээсээ хол хэцүү байгаа хүүхдүүд та нар дээрлэхүүлэх гэж оюутан болж ирээгүй шүү. Алив ээ яваад ир гэхэд хинж хөдөлсөнгүй. Алив мөрөө ороод ирдэ чи гэхэд гаднаас нэгэн хөвгүн орж ирэв. Чи яваад хажуу гэрлөө ороод нэгийн бацаануудыг бүгдийг нь дуудаад ирдэ. Энд 9 банд байсан шүү. Бүгдийг нь авчраарай. Нотнон байранд харагдсан гэхээр 2-р курсийнх юм байна гэж туяа бодов. Туяач байдал өөрөөр эргэж байгааг анзааран ахин өнгө дуурсангүй Тайвна руу харахад тэр түүн рүү харалгүй хаалгаруул харна.
Удалгүй өнөөх бүх хөвгүүдийг нь дагуулan ирлээ. Ирэх маха бүгдийг нь авчирсан. Одоо дүүн явчих уу? Үгүй ээ. Гадаа зогсоод байж вэ. За, яасан хөөрхөн хүүхдүүд вэ? Туяагийн минь хайртай дүүнэр. Ирсэн цагаас хойш туяагийн далбаанд ор нуугдаад байрныхаа ах нартай юур уулзаагүй гэж байгаа биз. Өнөөдөр нэг уулзаа тата бүгдээрээ. Ингээд тэдний өмнө сандал аван суугаад ахын дүүнээр ах нартай юутай ирсэн юм бэ? Цүнхний юмаа задлаач. Бүгд бие рүүгээ харснаа нэгэн зэрэг туяа руу харахад та нар эднээс юу ч авахгүй. Аа тий, та нарын нэхэд байгаа юм чинь энэ байна. Яахав? Байрны дүрм ийм юм болохыг нь мэдэж бас та нарыг зүгээр хүндлээд байрлаж байгаа гэртээ дуудаж аруулаад гоё сууцгаая гэж бодож хэдий юм авсан. Гэхдээ та нар оройноос хойш юм л бол нэгийнхэн гэж яриад хажуугаар нь гарахтаа мөрлөөдөл эсвэл муухай хараад наад нэг тэнийг хүүхэд зангаа хизээ болох юм бэ? Одоо хангалттай үнийг аваад биднийг тайван орхи. Ингээд орныхоо хажууд том цүнхийг уудлан хоёр шилтэй арх гаргаж тэдэнд өглөө. Ирхмээ нэмсэглээд дүүнээрээ ах нарыгаа бацаануудын дэргэд муухай эвгүй байдалд оруулж байна тийм ээ. Гээд шүдэ зоохот тайвнаа. Энийг чинь бид авнаа. Юу гэсэн бэ? Хамт гоё суух гэж байсан гэсэн үү? Болж байна штэ. Аль усоо? Та нар хүрээд ирдээ. Энэ ширээг тойроод сууцгаа. Өнөөх хөвгүүд үг дөөгийн ширээ тойрон суулаа. Тайвнаач өгсөн архийг нь задлан тэднэрт ихнээс нь өгөхөд ихэнх хөвгүүд нь би уудаггүй гээд авсангүй. Тайвнаа тэднийг шахахыг ч хүссэнгүй. Дураараа л та нарын сонголт штэ гэж хэлэн инээгээд уухгүй гэсэн хүүхэд бүрт 1 2 гэж таалсаар 5 хүүхэд татгалзахад 5 гэж таалаад за та нар өөрсдөө л ихэлсэн шүү. Мэ туя 5 хундаг арх хуухан дээ чи. Одоо уугаарай. Ишээ суучих. Би уудаггүй гэдгийг та мэдэж байгаа штэ. Мэдэн л дээ. Гэхдээ тэр тусмаа чи энэ дүүнэртээ тийм их хайртай юм бол уучих. Хэрвээ үгүй гэвэл би уугаагүй 5 дүүг чинь 5 цохино. Болж гин үү? Их гой санаа байгаа биз? Гэхэд туяа өнөөх урдаа үрч тавьсан цаас аягтай архины нэгийг нь уух гэтэл тэр дунд зогссон нэг хөвгүүн хэрэггүй би уучхыг би бүгдийг нь ууя. Гэхэд өнөөх уухгүй гэсэн хөвгүүд бүгд тийм ээ бид нар өөрсдөө ууя гэлээ. Та нарт би сонголт өгсөн штэ. Та нар уухгүй байх сонголтыг сонгосон. Сонголт бүрээ буруу байсан байна гэд буцаах юм бол алдаа гэдэг зүйл байхгүй болно үсттэй. Туяа, ахын дөө, би чамд хайртай. Огт дургүй биш. Гэхдээ ахын чамд ганцхан зүйл хэлчихье. Энэ байранд би байгаа цагт чамд надаас өөр хүн хайртай болж болохгүй. Чамд сайн болсон тэр хүмүүсийг би бүгдийг нь ална. Энэ байрнаас явуулна. Бүр энэ сургуулиас ч явуулна. Би энэ донд байгаа хүүхдүүдээс чамд хайртай гэсэн хид хідэн хүүхэд байгаа гэдгийг мэдсэн. Одоо харин хин гэдгийг нь мэдэх хэрэгтэй байна. Гээд босож ирэн тэдний өмнөөр алхлаа. Тайвнаа бүгдийг нь ихнээс нь царайрын тулан ойртож харахад тэд бүгд түүнээс айж байгаа нь туяад харагдана. Та нар хардаа энэ игч чинь хөөрхөн байгаа биз? Бас та нарт анхаарал халамж тавиад л сайхан сэтгэл гаргаад тэр бүртэн та нар догдолж надад сайн болов уу гэж бодсон уу? Энэ ихчийг тийм сайн хүн гэж бодож гин үү? Үгүй штэ. Та нар түүнийг мэдэхгүй байна. Өөртөө дасгаж хүнд сэтгэл төрүүлж дурлуулж хаад түүнийг юу ч юм шиг хайдаг хүн байгаа. Юу гинэ? Та одоо юугаа яриад байгаа юм бэ? Хинэн сурггүй алга болж буцаад ирэхдээ найз охинтой болцоход ирсэн билээ дээ. Тэгснээ намайг муу хүн болгож ярьдаг байх нэ. Та одоо ичээж хүний сэтгэлийг юу ч биш юм шиг уландаа гიშгэж өөрийнхөө араас огтуд гүдэг гэд бүгд танд төрүүлж сэтгэлээ илчилж төрүүлж танаас үерхээч гэж гуйна гэж боддог болоод л та тийм зүйл хийсэн штэ. Хүн сэтгэл зүрхээ дагаж шийдвэр гаргадгийн. Одоо наад тэнэглэлээ боль. Та эднэрт өөрийгөө ямар тэнэг хүн болохоо харуулад байна. Та одоогаар эсвэл би байрны багшийг дуудах ёстой юу? Та сая байранд орох гэж янз бүрийн ам өчөг их өгсөн гэсэн байхаа. Тайвнаа эрхмээрүү толгойд охин гарч явлаа. Өнөөх өвгүүд ч бас гарах гэхэд та нар эндээ унтаа. Одоо буцаад орвол та нарын араас ахаад л орно. Шүнжин унтахгүй болно шүү гэж хэлээд орондоо орон унтлаа. Бүгд 2-3-аараа орон дээр хуваагдан унтцгаана. Маргааш нь бүгд буцан байр руугаа явцгаалаа. Дахин тайвнаа туяа хоёр бие биетэйгээ юм дуурсангүй.
Үүний дараах нь түүний найз охин болрооч мөн байранд орж ирлээ. Ийхүү тэдний харилцаа алсран холдсон юм. Түүнд сэтгэлээ илчлэх хүмүүс цөөнгүй л байлаа. Мөн түүн рүү байнга л мессеж өчиж заалгаж ярьдаг хүн бол Алтанбаяр гэх 10 жилийн дээд ангийнх нь хөвгүн. Түүнийг аймагт ирэхийг нь мэдчихээд л түүнийг уулзъя, гэрийн чин гадаа байна гэж ярина. Бас хотод байрных нь гадаа очин дахин түүнийг дуудана. Энэ мэт явсаар хавар 3 сард эмэгтэйчүүдийн баяраар түүнийг нутагтаа очихт нь түүний найзууд туяаг дагуулan нэгэн газар тавьчрахад хав харанхуй газар байх бөгөөд жижигхэн лааны гэрэл бүрэлзэн асаж байгаа л харагдлаа. Тэр ассан гэрэл дээр очиод захиа өмнө нь байх бөгөөд нүдэн ангиснээс өөр зүйл байсангүй. Гайхан нүдэн анихад гэрэл асаж байгаа нь мэдрэгдэв. Нүдэнээ харахад Алтанбаяр томоос том бамбрууш болон бөгжтэй хайрцаг барин өмнө нь сөхрөн суухажээ. Надтай үерхийч гэж хэлэхдээ зэрэгцэн энэ тэндээс сарнаа барьсан хүмүүс гарч ирэн туяад ээлжлэн өгч зөвшөөр гэж хашгиралдана. Түүний сэтгэл үнэхээр их тогтолж байлаа. Хэдий түүнийг гих сэтгэл хайр байхгүй ч гэсэн харин өөрийг нь гэж байгаа ийм их сэтгэлтэй хүнийг яаж түлхэх билээ гэд толгойд охин зөвшөөрчв. Энэ өдрөөс эхлэн тэд үерхэж туяад урд өмнө нь хизээч мэдэрч байгаагүй тийм сайхан зүйлсийг араас нь мэдрүүлж хүнээр хайрлуулах ямар сайхан байдаг гэдгийг тэр цаг минут тутам харуулж байлаа. Хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй болчихсон мэт санагдав. Гэхдээ энэ зүйл удаан үргэлжилсэнгүй. Алтанбаяр сургуулиасаа жилийн чөлөө авчихсан байхад нь түүнд цэргийн зарлан ирж тэр яах аргагүй цэрэгт явхаар болов. Өдөр хоног бүрийг нандинан хамт уулзах гэж хэрэндээ л хичээнэ. Гэхдээ туяа хичээлдээ бас дүн гаргах, би даалтууд гээд тун завгүй учраас түүнтэй уулзах хугацаа багасхад Алтанбаяр түүн рүү ууралсаар. Би хэдхэн хоногийн дараа цэрэгт явлаа. Чи харин надаас зүхтаагаад ах юм. Чи энэ байдлаараа намайг хүлээж чадахгүй юм шиг байна. Үгүй дээ, би яг завгүй үе таарад байна штэ. Чи ойлголоо доо. Тийх үү? Тэгвэл надад хайртайгаа баталж надтай унт гэсэн мессеж ирлээ. Энэ нь хүнтэй огт унтаж үзээгүй үерхлийг зөвхөн хөдлөлцөн алхаж явдгаар л төсөөлж байсан түүнд үнэхээр таагүй бас муухай санагдаж байв. Юу гинэ? Чиний наад үг чинь надад таалагдахгүй байна. Чи ийм л ахгүй юу? Зүгээрээ хойлоо салъя. Би дандаа чиний араас хөөцөлдөж чамаас сэтгэл горлох надад хэцүү юм. Чамаас салчгаад явах юм бол илүү сэтгэл дамар юм шиг байна гэсэн мессеж ирлээ. Энэ нь түүнээс ирсэн сүүлийн мессеж. Туяа хэдий ахин дахин залгаж уучлалтгүй мессеж бичсэн ч тэр хариу өгсөнгүй. Хэд хоногийн дараа түүнийг цэрэгт явсныг ахаас нь сонсов. Түүнд эр хүнээр хайрлуулах ямар байдгийг хамгийн анх мэдрүүлсэн хүн учраас түүнд баг зэрэг дассан байв. Сургууль нь амарч дадлахт явах хугацаагаа хүлээх зураа гэртээ ирэн амарч байтал Алтанбаярын ахаас нэгэн өдөр чат ирсэн нь сайн уу миний дөө удахгүй 6 дугаар сарын 12-ны өдөр Тангаргийн баяртай юм а. Миний дөө очих уу? Ээжвт хоёр явах юм. Сайн байна уу? Аха хаана нилээ? Дорногов аймаг Хөлийн цэргийн анги. Оо, тийм бол тийм хол би явж чадахгүй. 13-нд би Багнуурын уурхаа руу дадлахт явах гэж байгаамаа. Та миний мэндийг дамжуулаарай гэсэн чат үлдээгээд дахин түүний чатад хариулсангүй. Орой чатаа харахад та хоёр муудалцаа юу да? Дүүн чамд үнэхээр их хайртай шүү. Айл 6 настай байхад чамтай тоглож эхэлснээс хойш л чиний тухай ярьсаар л өдийг хүрсэн. Өөр нэг ч охин надад ярьж үзээгүй. Чамд буруу зүйл хийсэн бол тэрний чин сэтгэл биш шүү миний дөө гэсэн чат байлаа. Яагаад ч минь чад түүнийг үнэхээр их шархлуулж нэг л мэдхэд тэр уйлж байсан юм. Үнэхээр дадлагын хугацаад авахцчихсан учраас яаж чадалгүй дадлахтаа явлаа. Ингэж явсаар зуны улиралж дуусаж намар болоход тэр энэ жил 3 дугаар курсэд орсон юм. Гэхдээ оюутны байранд биш үеэлэгчийнхээ гэрт амьдрахаар болов. Үеэлэгч нь нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд мөн л айлын хажуу өрөөнд байдаг байсан юм. Гэхдээ тэр айлын ах нь ганц бие эр хүн учраас ганцаараа нэг өрөөнд нь байдаг бөгөөд тэднийг галтгоо болон том өрөөг нь хэрэглэж болохыг зөвшөөрдөг байлаа. Мөн өнөөх ах нь барагтай л бол гэртээ байдаггүй гадаад дотоод гээд л явчихдаг байв. Намрын налгар өдрүүд үргэлжилсээр энэ удаа сургууль нь жоохон зайтай тул өглөө эрт гараад оройдоо л ордог байв. Түүн рүү нэгэн өдөр танихгүй дугаараас дуудлага ирсэн нь Алтанбаяр байв. Сайн уу?
Чи минь сайн амьдарч байгаа үсттэй. Хичээл ном нь сайн уу? Тийм ээ. Би маш сайн байгаа. Харин чи сайн уу? Цэрэгт их хэцүү гэсэн, хал цэргүүд нь дээрлэхэж заддаг гэсэн гайгүй юу? Тийм ээ. Гайгүй. Би нэг цэргийнхээ утсыг гуйгаад ярьж байна. Хамаагүй их ярьж болохгүй. Зүгээр л чиний хоолойг л сонсох гээд. За, би тасаллаа шүү. Би чамд маш их хайртай. Сүүлд гомдоос нь дуучлаарай гэж аяархан шивнснээр утас нь тасарлаа. Богинохон ч гэсэн түүний дуудлага Туяагийн сэтгэлд баагч гисэн хүрсэн юм. Шинхэн хосуудтай хамт байх, тэгээд өөрсдийнх нь ч биш түрээсийн байранд тус нэмэр болсон зөвлгүй толгой хоргодон амьдрах Туяад маш их хэцүү байлаа. Сургуулиасаа ч хоол учир ихэнхдээ орой очино. Ингэж явсаар 10 сарын сүүл болоход Туяагийн ангийнхан найз охин хоёр найзтайгаа сургуультай ойрхон байр түрээсэлж байгаа. Мөн өөрийг нь эхний семестр дуустал хамт амьдарч болно гэхэд Туяа баярлан хүлээн авч шуудхан л хамаг юм аван их чихээсээ нүүлээ. Шинэхийн хоёр найзтай танилцсан октод санаа бодол нийлж ихэд дотносов. Түүний ангийнхан найзыг дээгийг их бөгөөд Баянхонгор аймгийн Гурван булаг сумих. Харин нөгөө хоёр нь Хонгороо дулмаа. Энэ хоёр түнтэй нэг сум бөгөөд Хонгороо дээги Туяа гурав нэг анги. Харин дулмаа тэдний доод ангийнх нь охин байв. Хонгороо дулмаанаар үеэлүүд бөгөөд илүү дотно. Нэг өдөр Хонгороогийн багын найз гэх охин тэднийд ирлээ. Дээд ангид нь сурч байсан үеэл гэх юм. Тамирын сургуульд сурдаг энэ жил төгсөх курс. Урлагийн үзлэгтээ бөгөөд бүжиг заах хүн байдаггүй. Багшлах мөнгийг нь өгвөл бүжиг заагаад өгөх хүн олдохгүй л ах та. Туяач 10 жилдээ оюутныхаа байранд хүртэл бүжиглэж байсан учраас бүжиг заах амархан санагдаж байлаа. Уг нь ч би нэг тийм сайн бүжгэлдэггүй л дээ. Гэхдээ яхав миний бүжиглэх ур чадварыг шалгах гэж байгаа биш. Надад нэг гоё бүжиг байгаа. Би заагаад өгөх үү? Хүүе, юу сайн юм бэ? Тэгээж тих үү? Чи маргааш хичээл чи хэдээс тарах юм? 2:40-оос тарна. Тэгвэл чи тараад шууд очичих тих үү? Яана, тэгээд намайг ийм муу байж чи бүжиг заалаа гэд танай ангийнхан чинь дооглох үү дээ. Тихгүй, харин чи ийм хөөрхөн үеийнгийн охин бүжиг заана гэхээр бүүн баяр болно штэ. Чийч бүүн харчууд дунд очин доо. Хөөх, тийм үү? Гинт айгаад унах чинь. За, хэрвээ ийм тийм гээд байвал болчихно штэ. Харин чи хажуунаас нь дэмжиж өгөөрэй за. Тэгнэ, асуудалгүй. За, ингээд багшийн даалгасан үүрэгт ажлыг амжилттай дуусгалаа. Ингээд тэр шөндөө тэр тав октын яриаран шөнийг өнгөрөөлөө. Маргааш нь хичээлээ тараад тийшээ явнаа гэхээс сэтгэл нь догтлон байв. Доогийг их өнөөх охиноор сургуулийн заалгаад л үүднээсээ тосуулан заал руу нь орлоо. Ангийнхан хүүхдүүд тараагүй шинэ багшаагаа хүлээж байна гэд бүгд зогсож байв. Туяач хувцас тайлан гар хацраа дулаацуулж зогсох зуур тэр ангийн бүх хөвгүүд түн рүү харц онгонд. Харин охтууд нь шивнэлдэн ярилцсан. Ангийн багш нь гарч ирэн түүнтэй уулзаад "За, манай анги жил болгон 2-т ордгийн. Энэ жил төгсөх анги юм байна. 1-р байранд орчмоор л байна штэ. Миний дөө ганцхан бүжиг гэлтгүй бүх зүйл дээр нь анхаарал өгөөрэй." "За, би хичээе" гэж ичингүйрэн хэллээ. "Тэгвэл миний дөө одоо зааж олноо. Эднэрийг үеийнхээ хүмүүс биш, шавнараа байна л гэд бодчих." Туяа нэг гүнзгий амьсгаа аваад "За, бүгдээрээ жагсаарай" гэхэд цөм хүмүүс босож ирлээ. Багш араас нь хүч нэмэн чанга дуурж босоод нэг игнэн жагсаад гэхэд бүгд босож ирэн өмнө нь яриатал жагсана. "Сайн байцгаана уу? Намайг Туяа гэдэг. Би өнөөдрөөс та бүхэнд бүжиг заах болно. Мөн баг цаг зүйлд нь дэм болоод явах юм аа. Та бүхэн дэмжиж маш сайн хамтарч ажиллаарай. Чамд найз залуу байгаа юу?" "Байхгүй гэвэл би эднэрийг бол чиний удирдлагын доор байлгаж чадна. Би ангийн дарга нөхгүй юу? Миний хувийн асуудал ч гэсэн үннийг хэлэхэд надад найз залуу байхгүй. Тэгвэл надад тусалж олноо" гэж түүн рүү нэмсэглээд урд нь хамтлагт бүжгэлж байсан эрэгтэй эмэгтэй хүүхдүүд наашаа гараад ир. Надад дор хаяж 3 хос хэрэгтэй байна. Хинч гарч ирсэнгүй. "Хөөе бэги, гараач. Энэ хараа. Бэги, манай ангийн ганц бүжигч охин доо" гэж өнөөх ангийн дарга түүнийг түлхэн гаргалаа. "За би тэгвэл чамд хэлээд өгье. Инх чимиг дооги, бэги, октоодаас, хөвгүүдээс лавгод, наранхуу ган төмөр. Энэ 3 залуу. Ингээд л боллоо доо. Бусд нь тэгэхээр явчих уу?" Ингээд тэд үлдэн бусд нь явлаа. Туяа тэдэнд бүжгээ эхнээс нь дуустал бүжиглэн үзүүлэхэд бүгд дуусмагц алга ташин түмэнд баяр хүргэнэ.
Чи шүтист биш суйст орох байсан юм шүү. Лаг бүжгэлж ин штэ гэж Доги хэлнэ. Анх орж ирсэн цагаас хойш нэгэн залуу түүний нүдэнд бусдаасаа илүү их тусна. Түүний нэрийг хан төмөр гэх бөгөөд Гана гэж бусдад дуудана. Цэвэрхэн хувцлаж үсээ лаг дүрхэн нимбайлан зассан яагаад ч юм цаанаа л нэг хийнцэр харагдана. Үе түүн рүү харахад тэрч бас түүн рүү харц тулгарна. Эхний өдөр маш амжилттай дуусч орой болчихсон тул ган төмөр лав год болон Догийн наранхуу дөрөв туяа гүргэж өгөхөөр байрлуун явлаа. Автобус зогсчихсон оюутнуудад таксины мөнгө байхгүй тул бүгд модны хоёроос тэнгис хүртэл элдвийг хуучлан алхана. Алхаж явах үедээ цас ихээр орчихсон байсан тул тэд бие биерүүгээ цас шидлэн хөөрөлдөн хөөцөлдөж гүйцгэн. Туяа нэг өрөөсөн биелэгээ гээжгсэн байсан тул түүний гар хүүх хүйтэн болж улаа бутарсан байхад ган төмөр гих залуу түүн дээр хамгийн түрүүнд гүйж ирэн хөөе гар чин хөдлөө штэ ийм байж цасаар тоглоод бол ингэж хэлэн өөрийнхөө биелийг тайлаад гарыг натхан амандаа ойртуулан зөөлөн үлээлээ. Халуун амьсгаа түүний гарт зөөлөн мэдрэгдэх нь ихэд таатай. Харин тэднийг харж зогссон нөгөө хэд нь та хоёр яг л хосууч шиг байна гэж хашгиралдана. Ган төмөр түүнд өөрийнхөө хоёр биелийг өмсгөөд чиний энэ ганц биелийг би авчихъя. Харин чи миний хоёр биелийг заавал буцааж өгөөрэй. Тэр инээмсэглэн цааш алхан нөгөө хэдтэйгээ зэрэгцлээ. Туяагийн сэтгэл ихэд догдолсон нь мэдээж. Тэд туяаг гэрийн гадна хүргэж өгөөд явцгаалаа. Тэрээр догдлон гэртээ ороход түүний царай өмнөхөөсөө ч илүү гэрэлтэж инээмсэглэл түүний нүрнээс арилсангүй. Гүчи чи юу олоод л инээд алдаад байна? Би дурлчих шиг боллоо. Үгүй элгүй дээ. Ингэж гурван найз нь гуруулаа уулга алдна түн дээр ирлээ. Хин юм бэ? Ямар залуу юм? Алив юу болсон тухайгаа ярил л да. Гэхэд туяа шүнжин тэдний нойрыг хулжаан байж түүний талаар ярина. Тэр шүн туяагийн бараг л нойр хүрсэнгүй. Маргааш нь болж тэр хичээлдээ яваад л сүүлийн цагаа тастан байж тамирын сургууль руу явлаа. Хоёр дахь өдрийн бүжиг тавталд маш сайхан болж өнгөрлөө. Энэ өдөр тэдний ангийнхан ангитай хонох байсан юм. Учир нь гэвэл маргааш өглөө нь маш эрт шалгалттай байсан бөгөөд тэд урлагийн үзлэг гээд оройтсон тул зааландаа хонох шийдвэр гаргасан юм. Энэ нь туяад ч бас сонирхолтой санагдаж тэдэнтэй хамт хонмоор санагдаж энэ тухайга Догид зөөлөн шивнэн хэлэхэд болно штэ найзаа тэгээчтэй би өөрөө хамт хонё гэхээр эвгүй байна. Чи хамт хонооч гэд надаас ангийнхныхаа дэргэд асуучихж болохгүй юу? Болно найз нь тэгээд асуучихъя гэж тохиролцлоо. Туяач гадуур хувцас өмсөн за би чи явъя да гэхэд Догийнхоос урьдан ган төмөр болон ангийн дарга хоёр нь чи энд бидэнтэй хамт хончгож болохгүй юу? Бөөндөө хөгжилтөө юм ярьж тоглоомд тоглоод хонё л доо. Тийх үү? Чи маргааш хэдээс хичээлтэй юм? Би ч маргааш өглөө 9:20-оос хичээлтэй л дээ. Ингээд Доги руу харахад тэр нүдээ ирмэн. Ингээд л туяа тэдэнтэй хамт хонхоор болж хамт хөгжилтөн бүжиглэж дуулж сүүлд нь бие биенээсээ асуулт асуун тоглоцгоолоо. Асуултанд хариулах эсвэл тэнд байгаа эсрэг гүйцэтнээ 10 секундэд үнсэх гэсэн сонголттой байв. Нэгнээсээ асуулт асуусаар лав год туяагаас асуулт асуухаар болов. Чамд манай ангиас таалагдж байгаа залуу байна уу? Гэхэд тэр маш их тулгамдаж байсан ч гаднаа инээмсэглэн байхгүй. Ийм богино хугацаанд хүн таалагдж болно гэж үү? Эрэгтэй хүн анхны харцаар л дурлцдаг штэ. Ядаж биднээс хамгийн гайгүй гэж бодож харагдаж байгаа нь хэн бэ? Туяа дахин тулгамдаж тэднийг тойруулан харахад ган төмөр түүн рүү нуцтай харцаар харж байлаа. Түүний энэ харцнаас дайжиж доош харан хэсэг суугаад намайг ойлгоорой. Үнэхээр энэ дунд миний сонирхдаг төрлийн залуу алгаа. Тиймээс би энэ тэр гэж хэлж чадахгүй. Урамгүй юм бэ гэж бүгд уулга алдцгаана. Ангийн дарга гих бээрхүү залуу манай ингээд энэ охины таалалд нийцэх залуу алга гэхээр манайхан ч царай зүс таархан болж таарч байна да гэж яжлна. Туяагийн ээлж ирж хин нэгнээс асуулт асуух болов. За хинээс асуух уу? За ган төмрөөс асууя. Чамд одоогоор таалагдж байгаа охин байгаа юу? Эсвэл сайн охин? Гэхэд тэр эргэлзэлгүйгээр үгүй байхгүй гэж хариулахад энэ хариулт түүний сонсхийг хүссэн хариулт мэдээж биш байсан учраас сэтгэл дундуурхан
За дараагийнх нь хүн асуугаарай гэж хэлнэ. Ингээд тэд унтахаар болж матрас засан хэвтцгээхэд дооги туяа хоёр угаалгын өрөө орохоор болж хамтдаа явлаа. Чи зүгээр үү? Нэг л сонирн болчихсон байх чинь. Зүгээрээ энэ ган төмөр хэр залуу вэ? Ганаа юу? Байдгал залуу штэ. Яасан? Үгүй үерхэл октын тал дээр хэрвээ. Яасан? Чам таалагдаад байгаа мó? Хөөх, чи тэгэхээр саяны асуултанд туяа сандран амийг нь даарч чимээгүй хүн сонслоо штэ. Зүгээр л асууж байна штэ. Ойлголоо. Яах вэ? Дайчгүй л дээ. Тэр чинээгээр октоодтай эхнэр холбогддог. Гэхдээ яг баттаа үерхэж байсан нь тун цөөхөн. Тэгээд л энэ ч охинд дурлжглаа, тэр охинд ч дурлжглаа гэдэл явж байдаг штэ. Тийм байх нэ. Тэгвэл ч чамд таалагдаад л байгаа юм байна штэ. Гэхдээ яадны үзээд алдахгүй юу? Чи өөртөө гүн дурлуулж чадах юм билүү? Хэн мэдлээ? Ингэсээр октын яриа дууслаа. Маргааш нь бүгд эрт босож туяач хичээл рүүгээ явлаа. Эрт гарсан тул цагаасаа эрт сургууль дээрээ ирэв. Урд оройны бүх зүйл түүний толгойд эргэлдэж тэр өдөрч мөн адил бас л эрт тарж яаран сургууль руу нь очив. 3 дахь өдөр тэд урд өдөр нь сургууль дээрээ хонсон тул ядарч байсан учраас эрт бэлтгэлээ дуусгалаа. Харин энэ үед дооги нэг караокений ирэх байгаа гэх сургаар бүгд караоке орохоор болов. Энэ үдэш гадаа зөөлөн цас бодарсан сайхан орой байлаа. Ширхэглэн бодрах засыг туяа хилээ гарган тосгод түүнийг харсан ган төмөр түн дээр дөхөн ирээд чи яг л хүүхчиг юм аа гээд нүүрлүүн цас шидэж орхив. Хөөе яаж байна чи гээд түүний араас элдэн хөөхөд тэднийг харсан ангийнх нь хүүхдүүд манай хоёр ч хоорондоо нийлчих юм бол их сайхан хосууд гарах нэ гэж шоолон зогсцгоон. Туяа арай гэж ган төмрийг гүйцэн газраас цас атган шидэх гэтэл түүний улаарч бутарсан царайг хараад хөшөж орхилоо. Түүний цүнхнээс татсан чихтэй түүний царай руу харан зогсоход ган төмөрч бас харцаа салгаж чадсангүй. Хөөш хоёроо одоо болноо явцгаая. Цаг ороодчлоо штэ. Романтиклгаа дараа болоо гэж тэдэн дээр лавг од наранхуу хоёр ирлээ. Тэд соёл бие биенээсээ харцаа салган за гэж самдчин алхаагаа хурдсган алхана. Ингээд л ирэх ёстой газраа ирэн цагийг хөгжилтэй өнгөрөөж үе үехэн бие биетэйгээ харц сэмхэн тулах тэд ичингээрэн сууцгаан. Туяагийн дуулах ээлж болоход бүгд л алга ташцгаан. Нартай бас бороотой, солонготой бас болзоотой гэж дуугаа эхлэхэд бүгд л уулга алдна. Үнэхээр л ялдан мэнхрий маш уянгалаг дуулж байлаа. Цагч дуусаж тэд гэр гэрийн зүг салцгаалаа. Энэ удаа лавгод наранхуу дооги ган төмөр туяа энэ тав мөн л нэг зүгт хамтдаа алхацгаана. Үеийн залуус элдвийг ярилцсан хөгжилтөн алхацгаах хэдийч ган төмөр туяа хоёр хоорондоо бараг үг дуурсангүй. Туяагийн байрны гадаа ирэн тэд салцгаах гэхэд өнөөдөр хонгороо тэр хоёр хоёулах нь хонно гэдгийг тэр мэдэж байсан учраас нэг санаа төрж та гурав орж манай найзтай танилцал та. Их хөөрхөн охин байгаа. Та гурав гуруула найз охингүй үсттэй гээд хэлчихв. Өө яах юм бэ? Эртхэн хайрч амрээ гэж наранхуу хэлснээр тэд явцгаав. Ингээд түнтэйгээ салмааргүй ахин хамтдаа баймаар байсан тэр сэтгэл үгүй болов. Туяа гэртээ орж хонгороод бүх зүйлийг ярина. Маргааш нөгөөдөр гисэн өдрүүд ар араасаа үргэлжилсээр бие рүүгээ тэмүүлэх сэтгэл нь улам бүр ихсэж байсан ч тэд энэ сэтгэлээ хин хиндээ хэлэхгүй явсаар урлагийн үзлэг нь эхэллээ. Бим гарагт болж байгаа тул туяа өглөө эртлэн босож энд ирсэн. Тэдний анги 1-р байранд ороход бүгд л баяраа тэмдэглэж мөн төгсөхгүй сүүлийн урлагийн үзлэг гээд залуус цэнгэлдэхээр болов. Ресторанд орж дараа нь караоке бүр дараа нь бүгд буудалд орцгоох болоход энэ бүгдэд туяа хамт байсаар л. Ангийн хөвгүүд бүгд л манай туяагийн хүчээр гэж түүнд талархсан сэтгэлээ илэрхийлэхэд энэ нь ангийн хэсэг бүлэг октоодод ихэд тааламжгүй санагдаж одоо яг ангийнхнаараа л байл да тийх үү гэж хүртэл хэлээд амжив. Туяач энэ бүгдийг гадарлаж одоо би явъя да гэхэд түүнийг хорж цагдан огт явуулсангүй. Ингээд л өдөш арай болж найргиж цэнгэж хансан хэдэн эхнээсээ тасран унтана. Туяач доогийг бараадан суусаар ана харин түүнийг алсаас ажин суулаа. Ингээд хамгийн сүүлд наранхуу дооги туяа ган төмөр дөрөвлдөн ярилцсан. Наранхуу туяаг тэрэн миний найз ёстой мундаг
Хичээл сурлах тааж мундаг, авьяастай, хөөрхөн, ааш сайтай. Ийм охтуудад ямар ч эрх хүнд дурлан штэ. Тиймээс ч маш сайхан хайртай уучраарэ. Манай ангийн хүүгүүдээс нэгийг нь сонгвол маш их баярлан шүү гэлээ. Наранхүү гинхүү хэлэхэд туяа гант төмөрлөө инээмсэглэн харвал тэр өөдөөс нь нүдээ ирмэн. Ингээд Доги туяа хоёр нэг орон дээр хамтдаа унтлаа. Түүнийг унтаж явах үед хин нэг нь түүний үсийг илэгшиг болоход яаран нүдээ нээвэл би байна. Чамайг сэрэж гисэн үү? Чи юу хийж байгаа юм бэ? Зүгээр л чамайг харах гэдэл санаанд гүсэнд ч хурцлээ. Туяач эргэн тойрноо харвал цонхны гэрэлд эсрэг орнуудад 2-3-аараа хорхиролдон унтах хүмүүс. Тэд бүгдээрээ унтаж байгаа. Би бүгдийг нь унтахыг хүлээж байсан юм чинь. Яагаад би чамтай байх хамгийн сүүлийн өдөр юм шиг санагдаад ямар нэгэн алхам төрүүлж хийх хэрэгтэй болов уу гэж бодоод л туяа өндийн шуудал түүнийг үнслээ. Урд өмнө нь хизээч эр хүнийг төрүүлж үнсэж үзээгүй байсан ч тэр энэ зүйлийг хийсэн юм. Гант төмөрч түүний уруулыг шунан үнсэн. Хэсэг хугацааны дараа туяа уруулаа түүнээс арай гэж салган би юу ч ойлгохгүй байна. Юуг ойлгохгүй нэ гэж чи надад хааштай гэсэн үү? Би хин нэгэн сэрэгшиг болов. Хажуу орноос нэгэн залуу босч ирлээ. Гант төмөрч сэмхийн явсаар нөгөө талын орон дээр хэвтгэхэд харин туяа нүдэн анин саяхан болсон богино хугацааны үйл явдлын талаар сэтгэл догтлон бодно. Ингээд л маргааш нь эхнээсээ сэрж нэмж ууцхаасаар дахин тэдэнд ярилцах боломж олдохгүй байсаар өдөр болж тэд салцгаалаа. Байрандаа ирээд бүх зүйлс октооддоо хэлэхдээ түүний санаа бодлоос гант төмөр нэг ч удаа гарсангүй. Хэд хоногийн дараа байр түрээслэх хугацаа дуусаж байгаа мөн сургууль амрах төхөж байгаа тул тэд байрнаасаа гарахаар болж хонгороо Догитой хамт гэрт нь эгчтэй зүүн салаанд харин дулмаа сургууль намарчсан гэрлүүгээ явахаар болж дээгийн нэгэн найзынх руугаа явж харин туяа Төв аймаг руу гэртээ харихаар болсон юм. Хичээлүүд дуусаж зөвхөн шалгалтал үлдсэн тул шалгалттай өдрөө гэрээсээ явдаг боллоо. Туяа цаг үргэлж гант төмрийг сэтгэл зүрхэндээ үргэлж бодно. Даанч түүн рүү төрүүлж залгана гэхээс санаа зовоод залгаж чадахгүй л байлаа. Хэдий түүний дугаарыг мэдэж байгаач залгах гэснээ л болчихно. Нэг өдөр зориг гарган түүн рүү мессеж бичгээр боллоо. Сайн уу? Туяа байна. Танай ангийн даргын чин дугаар хэд вэ? Би яаралтай арих чухал хэрэг гараад Догиогоос асуух гэсэн чинь утас нь холбогддгүй гэд бичиж орхив. Төд одоолгүй түүнээс хариу ирлээ. Сайн уу? Ямар сонин хүн бэ? Миний дугаарыг яаж мэдсэн? Энэ дугаар нь гэд нэгэн дугаар явууллаа. Баярлалаа. Харин танай ангийнхан дээр надад энэ ганаагийн дугаар гэдэл бичиж өгөөд байсан. Тийм байх нэ. Би чам руу ярмаар байсан ч дугаарыг чинь мэдтгүй. Догиогоос асуугаар хэлж өгдөггүй. Энэ өдрөөс л тэдний чат эхэлсэн юм. Өдөр хоног өнгөрсөөр ойр зүрийн мессеж бичгээс хэтэрсэнгүй. Нэгэн өдөр туяа шалгалттай бас дээд ангийнх нь шинэ жил зохион байгуулж байгаа гэд туяа түүнд туслаад оройтчихсан тул унаа зогсож түүнд хонох газар олдсонгүй. Энэ тухайга ганаата мессежлж байхдаа хэлтэл чи манад хончих юм уу? Би ахтайгаа хоёулах амьдардгийн. Чи голохгүй гэвэл бид хоёр нийтийн байранд байдаг л да. Би яаж хоёр эр хүнтэй хамт хонох вүлээ дээ? Чадахгүй хаа. Чи тэгээд хаана хонох гэж бид хоёр чамайг бариад идчихнэ гэж үү? Юу гэж дээ? Сайхан сэтгэл гаргаж байхад за чи өөрөө л мэд. Тэглээгээд одоо хаана хонно гэж харин ядаж байхад даарад байна. Гадаа амар хүүтэн бас хаачгаач мэдэхгүй байна. Тэгвэл хүрээд ирээч дээ. Би чамайг очиод авъя гэхэд аргагүй эрхэнд туяа зөвшөөрлөө. Ганаач удалгүй түүн дээр ирж тэд автобусанд сууж кино олдорын буудлын дээр буугаад урагш гэр хорооллын зүг алхлаа. Цас бодраад л сайхан үдэш байв. Түүнтэй алхах гэдгийг үгээр хэлхийн аргагүй сайхан зүйл байлаа. Ганаа түүн рүү байн хараад л чи яагаад над руу байн хараад байгаа? Чи минийд эргээд ингээд надтай хамт алхаж байна гэхээр итгэж өгөхгүй нэ. Гэхэд туяа ичингүүрэн оролтныхоо цаагуур шигдэнэ. Удаан алхсны эцэст тэднийд ирлээ. Гэрт нь ороход эрэгтэй хүмүүс амьдардаг гэхэд үнэхээр цэвэрхэн жижигхэн өрөө байлаа. Ах чинь байхгүй байгаа мó? Алив гадуур хувцас иш өөлөгчих. Дулаахан байна уу? Ах маань ажилдаа байгаа. Ингэсгээд л ирэх бах. Тийм үү. Би санаа зовоод байна. Энэ охин чи яасан айхтар охин бэ гэд бодчих юм бол яана. Юу гэж дээ? Тийм зүйл болохгүй. Би ахтаа маш сайн ойлгож тайлбарласан байгаа.
Ганаа түүнд гараа гарган цовин хийж өгөхөд удалгүй ах нь ч ирж туяа ахтай нь танилцав. Ах нь ч ихэд найрсаг бас түүнд ихэд сайн хандах ажээ. Манай дүү анхудаа л охин авчирч байна. Гэхэд Ганаа ичингүүрнэ. Ингээд тэд унтахаар болж ах нь Ганаа туяа гэсэн дарааллаар хэвтлээ. Унтж гин үү? Манай ах амар хорхирч байгааз. Тийм ээ. Гэхдээ зүгээрээ яасан ах өдөр чамайг идчих юм шиг харагдсан уу гэж түүгээр тоглон инээн. За болил доо. Гэхдээ танаа ах их хөвгөлтэй хүн юм аа. Хөөе. Чи арай ахт минь санаархаад байна уу да. Ингээд хамрыг нь зөөлөн таашхад үгүй. Гэхдээ гой зал байна. Гондмоор юм аа. Дүүгийн гэж зорж ирчгээд ахад минь дурлчих юм. За тоглосон юм аа. Гэхдээ чамд маш их баярлалаа. Би ч өнөөдөр өөрийгөө гадаа эсвэл аль нэг буудалд хонно гэж төсөөлж байлаа. Би гэхдээ гэрте охин авчрахдаа ахаасаа ямар их санаа зовж ичсэн гэж ах руугаа залгаж асуухад ах намайг миний дүү чи эр хүн болжээ гэсэн штэ. Ингээд инээ. Туяач мөн инээмсэглэн. Туяа би чамайг ганцхан өмсөж болох уу? Юу? Үгүй болохгүй. За тэгвэл сайхан унттаа. Сайхан амраарай. Гэхэд туяа өөрөө түүний урвал дээр үнслээ. Чи дандаа намайг төрүүлж үнсэх юм аа. Гэхэд туяа ичин буруу харан хэвтлээ. Хэдий туяа тэр хоёроос тусдаа хүнжилд унтаж байсан ч Ганаа түүний хүнжилд орж ирэн түүний араас чангаас чанга тэрвэрлээ. Битгий намайг байлгээрээ. Зүгээр ингээд л унтчихъя. Ганцхан удаа. Би өөр яахчгүй. Гэхэд туяа эсэргүүцэж чадсангүй. Өглөө болж сэрүүлэг дуурахад ах нь босож ажилдаа явхад харин Ганаа туяа хоёр аль нь өдөр ажилдаа байсан тул үргэлжлүүлэн унтсаар. Туяа хувцаач тайлаагүй ноос өмддөгөө унтсан байлаа. Ах нь гарч хаалга дуурахад Ганаас ирж чи ганцаараа унттаа. Би энэ хүнжилд унтлаа. Буруу хараад унтчихъя. Чи хувцаа тайлаад унт гэд буруу харан хэвтэв. Туяач хувцаар нэгээр нь тайлан футболк болон дотуур хувцастайгаа хүнжилд орон Ганаа руу харан хэвтэв. Тэр өөдөөс нь харахгүй буруу харан ямар ч хөдөлгөөн гаргахгүй байгаа нь түүнд үнэхээр өхөөртөм санагдлаа. Чи амьсгалж гин үү гэж туяа яжлан түүнээс асуухад гэж хариулав. Туяа өөрөө мэдэлгүй л түүний хүнжилд орон түүний араас тэрхэд Ганаа чи чинь яаж байна гэж сандран асуухад би чамд хайртай болчихсон болол та. Би энэ мөчийг алдмааргүй байна. Ганаа эргэн хараад би ч бас чамд хайртай гэд түүний уруулыг шунан үнслээ. Тэд дотор хувцаа ээлжлэн тайлж эхлэхэд чи намайг шаалахгүйз би анх удаа ийм зүйл хийж үзэх гэж байна. Нэрээ юу? Харин ч би чамаар бахархаж байна. Улам бүр чамайг хайрламар санагдаж байна гэд түүнийг тэрвэрэн. Өвлийн цасан бударсан тэр нэгэн өглөө шинэхэн цастай хамт туяа бүсгүй хүн болсон юм. 20 наснда бүсгүй хүн болж байгаа хэдийч тэрээр өөрөөрөө маш их бахархаж би хайртай хүндээ бие өгсөн. Тийм ээ. Энэ хүн миний анхных бөгөөд сүүлчийн эр хүн байх ёстой гэж бодно. Ганаач мөн түүнийг улам бүр хайрламар, нандинмаар санагдаж байсан юм. Ингээд энэ өдрөөс эхэлж тэд үерхэж эхэллээ. Туяа ээждээ оюутны дотор байранд орсон гэж хэлээд бүхэл хувцас хэрэглэлээ Ганаагийн авчирчхав. Ганаа болон түүний ах үлзий нартаа туяа үнэхээр л аз жаргалтай өдөр хоногийг өнгөрөөсөв. 12 сар дуусаж 1 сар эхлэхэд Ганаа цагаан сар болно аав ээждэрээ очих ёстой гэд гэртээ харихаар болов. Түүний нутаг Өмнө Говь аймаг Баян далайсан. Туяа ахтай нь үлдэх хэцүү учраа аргагүй дотор байранд амьдрахаар боллоо. Хэдий түүнийг нутаг руу буцааж явуулмааргүй байсан боловч аргагүй түүнд зөвшөөрсөн. Туяач дотор байрандаа орон түүндээ хувцас хэрэглээ үлдээгээд харин өөрөө цагаан сараа гаргахаар гэртээ харив. Ганаа явахдаа манайх сүлжээгүй газар байдаг учраас би чамтай ярьж чадахгүй байх. Харин би сүлжээ ормогц чам руу ярих болно гэж хэлээд явсан юм. Хамгийн сүүлд сумандаа ирсэн одоо яг гэртээ харахаар явах гэж байна. Сүлжээ ороод ярина гэж таслаад 3 хонлоо. Хэдийн цагаан сар болж хүн бүр баяр баясгалантай байсан ч туяа цаанаалд нэг гонсгор байгаа нь харагдана. Шинэлгээч дуусаж туяа дотор байрандаа ирээд ахин хит хонсон ч Ганаагаас сураг байхгүй л байлаа. Тэр өрөөндөө ганцаараа байхаажээ. Түүний өмнө хамт байсан хүүхдүүд бүгд өөр давхарт байгаа бололтой түүнтэй бараг таарсангүй.
Нүүр таних эдэн л түүнтэй мэд мэднэ. Удалгүй тэр өрөөнд нэгэн шин охин ирлээ. Нэгдүгээр гүрсгийх дархны царайлаг хөөрхөн охин. Гоё биетэй тэр байрныхаа хамгийн хөөрхөн охин нуу гэлтэй. Түүнтэй танилцаж элдвийг ярилцсан хэд хоног хөгжилтэй өнгөрсөн ч түүний хайртай залуу түүнтэй холбогдсонгүй. Нэгэн өдөр түүний утас нь холбогдож байсан ч огт авсангүй. Мессеж бичлээ. Мөн ямар ч хариу байсангүй. Яах учраа олохгүй түүнийг санаж түүгээр л амьсгалж байлаа. Орой бүр орондоо түүнтэй ахуулсан зургаа харан уйлж, түүнтэй өнгөрүүлсэн дурсамж бүр түүнийг санаж зовоно. Өглөө сэрэгт нь энэ бүхэн зүгд байгаасай намайг сэрхэд тэр минь хажууд нь байх болно гэж бодсон боловч яг л байдгаараа сэрнэ. Хичээлж эхэлж ганагийн хичээлч мөн эхэлсэн гэх мэдээ доогоогоо сонсогдож энэ хооронд найз хонгороо болон наранхуу хоёр мөн дотносон үерхсэн гэх мэдээ мөн сонсогдлоо. Бүр наранхуугийн найз Батэрдэн гих залуу гарч ирэн доогийн найзтай нь үерхэж байгаа гэсэн нь бүрч санав. Өөрөөс нь бусад хүмүүсийн хайр бүгд л цэцэглэж дэлгэрч байхад түүний хайр сэтгэл аль хэдийн хаагдарч хатаж өгсөн мэт. Хэд хоногийн дараа доогийн түүн рүү чат бичсэн нь "Гана өнөөдөр хичээлдээ ирсэн. Гэхдээ чам бити хэлээрэ гэх юм" гэлээ. Туяа түүнийг ирсэнд баярлаж байсан ч түүнд ирснээ мэдэгдэхгүй байхыг хүссэнд ихэд гайхахаас илүү түүнд яагаад гэсэн асуулт хамгийн түрүүнд бодогдож байлаа. Туяач хичээл нь хэдээс тарахыг мэдэж аваад шууд л түүн дээр очихоор өөрийн хичээлээ таслан тийш явлаа. Сургууль дээр нь очих гэснээ санаа зовж автобусны бодол дээр хүлээн зогслоо. Доогид түүнийг дагуулад автобусны буудал дээр хүрээд ирээ гэхэд бид таарчихсан. Хонгороо бас ирж байна гэсэн. Бүгдээрээ хоолнд орох уу? Би ийм байдалтай түүнтэй та нарын дэргэд хоол идэж чадна гэж үү? Би түүнтэй хамгийн түрүүнд ярилцмаар байна. За чи наадхаа түр хоошлуулчих л да. Би чамтай найз залуугаа танилцуулахыг дагуулад ирж байхад за ямар ч тач ингэж нэг нүрээ харах нь би түүнийг хараад яах болоо? Битгий санаа зовоо миний найз. Бие бариад тайван байх хэрэгтэй шүү. Та хоёр тийм хөөрхөн байж байсан байж гинт ийм юм болсон нь ямар нэгэн учиртай л ах. За би тэгэхэд очиж байна гэсэн чад ирлээ. Түүнийг хэн нэгэн дуудах шиг болж эргэн харахад хонгороо байлаа. Тэд уулзалгүй маш их удсан тул тэрвэрлэн зогсдол удалгүй хайраа гих дуу гарахад хонгороо түүний хажуугаар харвал наранхуу дооги Батэрдэн Гана дөрөв ирж байлаа. Туяа маш их сандран Ганаг хайвал тэр хамгийн ард нь доош харан алхах бөгөөд наранхуу хонгороо хоёр тэрвэрлэхэд Гана дээш тэднийг хараад мөн туяагч харлаа. Сайн уу туяа? Ингэж наранхуу далалхаад тэр түүнийг үл тоон шууд л Ганаараа гүн түүнийг чангаас чанга тэрвэрлээ. Тэд бүгдээрээ тэр хоёр руу харна. Хидий уулзхал юм бол уурлаж түүнийг загнаж түүнээс юу болсон тухай асуунаа гэж бодсон ч тэр түүнийг тэрвэрч бас ингрийг нь үнэрлэж би чамайг ямар их сансан гэж хэлв. Туяа түүнийг маш их санснаа илэрхийлж Гана түүнийг хариу тэрвэрлээ. Ингээд тэд хамтдаа хоолнд орж дараа нь караоке орж наранхуу хонгороо дооги Батэрдэн дөрөв доогигийн гэрт очихоор явцгаав. Харин туяа Гана хоёр Ганагийн гэр рүү явлаа. Хамгийн анх алхаж байсан тэр гудамжаар дахин алхаж явсан нь туяад үнэхээр сайхан санагдаж байв. Гэхдээ бүх зүйл анхных шиг тийм догтлол хайр мэдэрэгдсэнгүй нэг л хол хөндий санагдана. Магадгүй тэд хэсэг хугацаанд тусдаа бас холбоогүй байсан болохоор л тэр байх. Гадаач хүйдэн шуурхтай байсан тул хоёлоо хурдан алхална. Дэлгүүр орж ойр зургийн идэх юм аваад гэртээ оров. Орой болж тэд орондоо орон унтахаар хэвтгээд хинч юу ч ярьсангүй. Гана уцаа оролдож харин туяа буруу харан хэвтэнэ. Хэсэг хугацааны дараа Гана түүний хүзүү мөргсгүүдийг үнсэж эхлэв. Туяач эргэж харан түүнийг үнснэ. Хоёул жаргалын балыг амталж дуусаад тэрвэрлдэн хэвтэх ажээ. Чи яагаад надтай огт холбогдоогүй юм бэ? Би чам руу өдөр бүр мессеж бичиж залгадаг байсан. Надад чиний тэр их мессеж яг үнэндээ чамаас улам бүр холдуулж байсан. Би залхаж сүүлдээ тэднийг ч уншихаас ч дургүй хүрч байсан. Би тийм ядаргаатай харилцаанд дургүй. Бас би тэгж нялцганаж чаддаггүй. Харин чи над руу огт мессеж бичээгүй байсан бол би төрүүлж чам руу холбогдох байсан. Мөн харилцаагаа дуусгасан дээр гэж бодсон. Юу гинэ? Чи арай би чамд бүхнээ зориулж байхад чи гэхдээ өнөөдөр би чамайг хараад сэтгэл догдуулж би чамд ямар их хайртайгаа мэдэрсэн.
Яг энэ үед Туяагийн утас дуурахад Туяа очиж гадуур хуцсныхаа халааснаас уцаа аван ярив. "Сайн уу?" гэх танил дуу Алтан баярынх байлаа. Туяа сандран ганаар ухаарвал тэр түн рүү харж байв. "Сайн уу? Ямар хэрэгээр залгасан?" гэж сандарсандаа хэлж орхив. "Би чам руу залгаж болохгүй хэрэггүй. Чамайг санаад бас би цэргээс халагдчихсан хот руу явж байна. Хоёлоо маргааш уулзаж кино үзэхүү." "Юу гинэ? Би маргааш ярив. Одоо завгүй байна." гэд уцаа тасалжгав. Туяач буцаан уцаа халаасандаа хийгээд ганагийн хажууд очин хэвтлээ. "Хин ярьсан?" Манай нэг танилал байна. Тэгээд яагаад чухал царай гаргаад ярьж ядаад байсан. Чи намайг байхгүй хойгоор ямар нэгэн хүнтэй болчихсон юм уу?" "Үгүй ээ, юу гэжтэй. Би чамд үннийг хэлвэл чи надад уурлахгүй эцтэй. Хэлээчтэй тэгээд би яавал гэж. Өмнө нь би нэг хөвгүнтэй үерхдэг байсан. Тэр цэрэгт явах болоод бит хоёр явахынхаа өмнө маргалдаад салсан. Тэр миний араас 12 жил гуйж байгаа. Цэрэгт очиод над руу холбогдож хэцүү байна. Хаяа чамтай ярьж болох уу гэж асуухт нь өөрөө ирэхгүй болно гэд хэлчихсэн. Хаяал залгадаг байсан. Гэхдээ чамтай учирснаас хойш би түүнтэй яриаггүй. Танихгүй дугаар залгавал би огт авдаггүй байсан. Тэгээд сая яагаад авж байгаа? Түүнийг залгадгийг мартчихсан байна. Хөөх, тийм үү? Хизээ нэгэн өдөр би ч гэсэн чамд мартагдах бах. Тийм үү? Чи өөр хүн штэ. Тэр хүн чиний араас гүйж 12 жилийг чам зарцуулсан байхад чи түүнийг зүгээр л мартаж байна. Харин чи бит хоёр хэдхэн сар болж байгаа шүү дээ. Ганаа, чи яагаад ингэж байгаа юм бэ? Чи яагаад тэр хүнийг өөртөөгөө жишээд байгаа? Чи өөр хүн. Тэдний маргалдаан удаан үргэлжилсний эцэст нэг юм дууслаа. Ахин хэд хоног хамтдаа байснаар Туяа аргагүй байр руугаа буцав. Ганаа тэр хоёр учраа ололцсон учраас үерхлэнч үргэлжилж Ганаа үе тэдний байранд хүртэл ирдэг болов. Энэ үед Алтан баяр түүн рүү залгасаар Туяа түүний утсыг авахаа болов. Нэг өдөр Наранхүүгийн төрсөн өдөр болж тэд буудал аван хоноглож түүний төрсөн өдрийг тэмдэглэхээр боллоо. Тэднийг эд дундаа баярлаж байхад Алтан баяр залгахад Туяа уцаа тэр даруй таслахад Ганаа түүнийг харан "Хин юм бэ? Хин ч вшээ. Тэгвэл тэгээд уцаа аваад ирээч. Нөгөөтгч юм байна. Чи яагаад өдий болтол би найз залуутай болсон? Битгий над руу залгаад бай" гэж хэлээг байгаа. Дөнгөж цэргээс ирээд удаагүй байхад нь цэрэгт хэцүү байсан тэр үеийг чамааг бодож өдөр хоногийг өнгөрөөдөг байсан гэж байхад нь би яаж тэгж хэлнэ гэж надад хугацаа хэрэгтэй. За, тийм үү? Тэгвэл чи бит хоёр ахиж бодож үзсэн нь дээр юм шиг байна. Чи тэр хүнээ бод. Харин миний сэтгэл ямар байх нь чамд огт хамаагүй юм шиг байна. Би явсан нь дээр юм байна. Харин чи наад хүнээ энд дуудаад хамтдаа байл та. Миний хэрэг чамд байхгүй юм шүү. Чи битгий ингэлдэ. Тих үү? Би одоо хэлчихье гэд түүнийг дахин залгахт нь уцаа аван түүнтэй ярив. Туяа уцаа авч чанга яригч дээр нь тавин ярив. "Чи яагаад уцаа авахгүй байгаа юм бэ?" "Би чиний уцыг авах ёсгүй. Чи яагаад над руу байнга залгаад байгаа юм бэ? Би найз залуутай болчихсон. Одоо намайг тайван орхих." "Юу гинэ? Чи надад ингэж хандаж болохгүй шүү дээ." "Яахаараа чи бид хоёр үерхдэг үлээ? Салсан шиг санагдаад ах юм. Чи намайг цэрэгт явахаас өмнө салъя гэж өөрөө хэлээд яваа эцтэй. Одоо яагаад ингэж байгаа? Би чамд ямар ч хайргүй. Тиймээс зүгээр л намайг орхичих." "Үгүй Туяа. Үгүй. Чи тийм байх ёсгүй." Гэхэд Ганаа уцыг нь авч миний найз охин руу битгий залгаад бай. Ойлгосон уу чи? "Хөөе. Чи хин юм бэ? Чи өөрөө Туяаг дээрлэхэд байгаа юм шүү." "Юу гинэ? Алив чи хүрээд ирлээ. Хоёлоо уулзаж яваад учраа олъё." "Тэгээл дээ. Бага газраа хэлчих. Одоо яваад очие." Гэхэд Ганаа түүнд байгаа газраа хэлв. Туяа уурлан уцыг тасалж "Чи ингэж сүр бадруулах хэрэгтэй юм уу? Чи яагаад ингэж байгаа юм бэ? Би чамтай хамт байна шүү дээ. Миний сонгосон залуу бол чи. Өөр юу хэрэгтэй юм?" Гэхэд Ганаа "Алив хоёроо бос хувцас өмс нёгийгээ үзнэ муу новштой" гэж уурн бялхаж байлаа. Хэсэг хугацааны дараа ахин утас дуурахад Ганаа уцыг нь шүүрэн авч ярихад тэр өөрийгөө гадаа нэрчглээ гэж хэлв. Ганаач одоо гарлаа гэж хэлээд гарах гэтэл Туяа түүнийг хааж гарахгүй гэхэд түүнийг хажуу дэш түлхээд "Туяа, чи энэ бүгдийг өөрөө л эхэлсэн. Ямар нэгэн зүйл буруу боллоо гэхэд энэ чиний л буруу. Ойлгож гин үү?" Туяа түүний өмнө өвдөгсөгдөн "Гоё л та. Битгий тэхүү. Би дахиж ямар ч эрэгтэй хүнтэй холбогдохгүй. Битгий гар. Гуйж байна шүү дээ. Хэрвээ чи энэ хаалгаар гарах юм бол чи бид хоёр сална шүү."
Юу гэнэ? Сална. Ингээд л үү? Чи тэр залуудаа хайртай байна тийм үү? Тэгээд л тэрийг өвдөхийг, шаналхыг харж тэсэхгүй байгаа юм байна. Чи битгий ингэлтэй. Би чамайг бодож байна шүү дээ. Одоо инглээгээд хүчээр шийдлээгээд юу өөрчлөгдөх гээд байгаа юм бэ? Чи ямар 10 жилийн жоохон хүүхдөө хэрэг зодон зохион дээрээ хүрвэл би явъя. Би чамайг ямар нэгэн муухай зүйлд холбогдохыг хүсэхгүй байна. Ингээд гадуур хувцас өмсгөөд яасэ? Чи тэрнийг юмтайгаа явах нь уу? Чи хүсснээрээ л ойлго гэд гарахад Наранхуу Ганаа хоёр араас нь даган гарлаа. Буудлын гадаа гарахад Алтан баяр аль хэдийн ирчихсэн зогсож байлаа. Хаврын улирал ирж би 3 сарч гэлээ цаанаал зэврэн хүйтэн хിവэр. Туяа түнтэйч дууралгүй шуудхан л ганцаар алхан явхад хөөе туяа ингэж араас нь Алтан баяр алхах гэтэл Ганаа түүнийг татаж хүний найз охиноор яах гээд байгаа юм чи? Чи эмэгтэй хүн ийм оройн цагаар ганцаараа явах гэж байхад надтай зууралдаж байхаар найз охиныхаа араас явсан дээргүй юу? Хэрвээ чи явахгүй гэвэл би явъя. Наранхуу толгойд охин андаа нэр тийм шүү. Туяа бүр холдчихлоо. Цогтой хүмүүс энэ хаваар дүүрэн байгаа. Араас нь явсан дээр хаа. Чи юм одоо яг хин юм бэ? Яагаад туяагаа салж өгөхгүй байгаа? Би бороо бодож явжээ. Түүнийг хайрлаж байгаа гэд цэрэгт явхаас өмнө салчихсан. Би зүгээр л түүнийг хайрлаад л байж авах ёстой байсан. Би л туяад хайртай болохоос биш туяагийн зүрхэнд чийл байдаг бололтой. Би одоо та хоёрын урд гарч ирэхгүй. Гэхдээ туяа маш сайн охин шүү. Би түүнийг багаас нь мэднэ. Надаас өөр ирэх хүн бүр огт байхгүй түүнд. За, амжилт хүсье. Ингээд мөрөн дээр нь гараараа зөөлөн тавшаад алхлаа. Ганаач дахин үг дуугарч чадсангүй. Үнэхээр туяа энэ хүнтэй холбоогүй юм байна штэ. Угаасаа туяа шиг ийм гин цайлгаа охин хүнд муухай үг хэлж сэтгэлийг нь зовоож зөрхөлдгүй. Тэгээд л дөнгөж цэргээс ирчихсэн байхад нь муухай зан гаргаад яах вэ гэж бодсон хэрэг. Бичиж гэж тэнийг толгой. Бушуухан найз охиноо олж ирээж. За би л аваарлаа. Хүүтэн байдаг. Хонгороогоо тэрж дулаацах минь. Ингээд инээмсэглэн дотогш орлоо. Ганаач туяагийн араас гүн очиход туяач түүнийг ирэх байх гэж найдсан юм шиг удаан алхахлана. Түүний ард ирэн зогсоод хөөш муухай ааштай охин. Найз залуу чинь даарад байна. Ирж тэрж өгөөд дулаацуулахгүй мó? Гэхэд туяа энийгээд эргэж харсангүй ураг шалхана. Хөөе, би эндээ цасан хүн үгүй бишээ, мөсөн хүн болох нь вэ штэ гэж чанга орилоход тэрүүгээр явсан хүмүүс тэд нарыг санжин харна. Чи одоо чимээг байгаа чи хүн юу гэж бодох юм? Цогтой хоёр юм байна гин үсттэй. Яадгийн тэрийн л үз. Би чамд ухаанаа алдтлаа дурлчихсан. Хайр дурлалтаа мансуурн согтсон залуу л байна. Тийм ээ, би согтой хүн гэж чанга орилоход нь туяа түн рүү гүйж ирээд амийг нь таарна. Ганаа түүний гарыг натгаад туяа би үнэхээр тэнийг юм аа. Магадгүй би сая хамгийн буруу үйлдэлийг хийж миний амьдралд учирсан хамгийн сайн хүнийг алдахч байсан билүү? Зүгээрээ. Гэхдээ юу ч болоогүй. Чи миний өмнө тэнэгтэй зогсож л байгаа үсттэй. Чи хамгийн дулаан харцтай, дулаан энергитэй. Тэгэхэр чамайг муу зүйл хийхгүй гэдгийг мэдэж байсан. Чи ч мангар охин юм да. Гэт түүнийг үнслээ. Хэсэг хугацааны дараа хоёул алхасаар өнөөх буудалдаа ирэн найзууд дээрээ орлоо. Нэрээ тэр залуу чинь их ухаалаг залуу юм лээ. Би өөрөөсөө ухаалаг залуучуудтай таарах дурггүй шүү. Дахиж би тэр залуутай чинь таармааргүй л байна шүү. Ойлголоо. Дахиж хизээч тийм зүйл болохгүй. Би үргэлж ганцхан чиний л эмэгтэй байх болно. Ганаа туяа хоёр ч энэ өдрөөс хойш хамтдаа аз жаргалтай байдаг болов. Ингэж явсаар хавар Ганаа их сургуулаа төгсөөд зун нутаг руугаа явахын өмнө туяад буцаж ирээд хоттой ажилланаа гэж хэлээд явлаа. Ганаа 10 жилийн ангийнхан уулзалтах гэж байна. 2 хоног салхинд гарна гэж байна. Харин байнга залгаж мессеж ичиж байна гэж хэлсэн боловч зугааланд очсон өдрийнхөө оройноос л холбоо тасрав. Гэхдээ зугаалганаасаа буцаж ирээд түүнтэй холбогдсон юм. Хайрынх нь утаас цэнэггүй болоод дээрэс нь уцаа хайчхаад иржээ. Сая сими сэргийлгэж ээж утсан сими хийгээд ярьж гин. Чи нэрээ салга амтан шүү. Толгоогоо хаяагүй л их юм гэж яочлон хэлнэ. Ганааг уцаа хайсан гэхэд туяа ажил хийж байсан тул түүнд цалингаа урдчилж аваад Ганааг утас аваарай гэд мөнгө шилжүүлв. Энэ үед туяа дээр дэгийг их найз нэрээд найз залуугаасаа салжглаа гэж уйлж дуулсаар түүнийг дагуулan караоке орохоор явхад тэр хоёрт хоёуланд нь мөнгө бага байсан тул нийтийн караоке орохоор болов.
Тогтох гих залуутай караоке танилцсан ч тогтох болон түүний найз туяа дээг нартаа хандарсан хэдийч туяа түүнд нүүр өгсөнгүй. Мөн тэнд сууж байсан хижээл насны ах нарч мөн туяаг эргүүлж байсан учраас аргагүй ирэхэнд тогтох болон түүний найзтай гарч явлаа. Гараад л тэр хоёроос зугтнаа гэж бодож байсан ч найз нь нилээн согтсон тул аргагүй ирэхэнд тэдэнтэй хамт явлаа. Тогтох туяаг хаачмаар байна вэ гэхэд хоол идмээр байна гэд хэлчихв. Яг үнэндээ тогтох тоогооч байсан тул өөрийн ажилдаа газар руугаа дагуулan яваад өглөө болтол тэнд үргэлжлүүлэн ууж хоол идэцгээлээ. Өглөө болж найз нь овоос эргэж эхлэхэд найзаагаа дагуулan гэрийн зүг явлаа. Өчигдөр аргаа барахтаа тогтоход дугаараа өгсөн байсан юм. Түүнийг залгахад тэр уцаа авахгүй мессежэнд нь ч хариу өгсөнгүй. Наадмын дараа Ганаа хотод иргэн ирээд туяатай хамт байр түрээслэн амьдарч эхлэв. Хотод сургуульд биеийн тамирын багшаар ажиллах гээд хэд хэдэн газар анкета өгсөн ч харин түүнд ажил олдсонгүй. 8 сар гарч эхлэхэд туяад нэгэн чат ирсэн нь танихгүй нэгэн эмэгтэйгээс "Сайн уу? Ганаагийн найз охин мөн бидтэй. Би түүний ангийнх охин байна. Ганаа уцаа авахгүй мессежэнд хариу өгөхгүй байгаа учраас чам руу чат ихээр шийдсэн. Ганаа бит хоёр сая 6 сард ангийн уулзалтан дээр унтчихсан юм л да. Хин маань согтуу байсан. Ганаа бит хоёр урд нь биедээ сэтгэлдээ мөн үерхэж байсан учраас бие барьж чадаагүй. Маргааш нь Ганаа надтай маш муухай харцсан. Дахиж намайг хармааргүй байна гэсэн. Үнэхээр орхи холбоогүй байя гэж бодож байсан боловч би 10 хоногийн өмнө өөрийгөө жирэмсэн гэдгийг олж мэдлээ. Би энэ хүүхдийг ахуулмааргүй байна. Гэтэл Ганаа шууд ахуул гэсэн. Ингэж болохгүй үсттэй. Чи эмэгтэй хүн байна да. Намайг ойлгоод түүнийг над руу явуулаад өгөөч. Би гуйж байна. Би эцэггүй хүүхэд өсөгмөөргүй байна. Бас би анхныхаа хүүхдийг ахуулмааргүй байна. Надад туслаач гэсэн маш хүнд чат ирсэн байлаа. Тэр үг бүрийг нь нулимстай уншиж дуусгалаа. Бүхнээ зориулж үлдсэн амьдралдаа зөвхөн чи бид хоёрол туулах болно гэж биедээ амлалт өгч байсан. Үлдсэн амьдралаа түүнтэй хамт байгаагаар төсөөлж байхад тийм хийж боломгүй алдаа гаргасанд тэр маш их гомдож байв. Туяач ажил дээрээ байсан тул хариуцаж байсан хүнээсээ чөлөө аван гэртээ харав. Түүнийг очиход Ганаа байсангүй. Түүнээс хаана байгааг асуухад нэг газар анкет өгчгөөд явж байна. Одоо харлаа гэх нь юу ч мдээгүй хүн мэд байлаа. Туяач түүнийг ирэх хүртэл нулимс нь урссаар Ганааг яг ирэхийн өмнө тэр нүрээ янзлан түүнийг хүлээн суулаа. Ганаач түүнд дуртай амттанг нь барин нэмсэглэн орж ирэхэд туяач түүн рүү инээгээд чи хүрээд ирвөө нааш аартаа суучих гэхэд Ганаа түүн дээр очин духан дээр нүнсээд өмнө нь завлан суув. Чамд надад хэлэх зүйл байгаа юу гэхэд Ганаа нэмсгэлсэн хэвээр үгүй би чамд хайртай. Би үлдсэн амьдралаа чамаар л төсөөлдөг байсан. Тэгэхээр Ганаа энэ чиний хувцс хэрэгслүүд ч байгаа. Чи явдаа. Гэхэд тэр гайхаж юу гинэ? Чи одоо яагаад байгаа юм бэ? Ингэж уурлангуй хэлэхэд би бүгдийг мэдсэн. Чи тэр заяа гэх охинг тань үсттэй. Гэхэд саяхан л ууртаа байсан царай нь өөрчлөгдөн хайраа битгий ингэлдэ. Би чамаас гуйж байна. Би чамд хайртай. Тэр бол согтуугийн алдаа. Би чамд хайртай штэ гэж түүнийг үнсэн тээврэн. Үгүй дээ. Чи надад хайртай юм бол тийм зүйл хийх ёсгүй. Согтуу хүн согтуудаа харин ч сэтгэл дотроо нууж байсан үнэн зүйлээ ил гаргадаг. Тэгээд ч чамайг хүчлээгүй үсттэй. Тиймээс чи дурандаа л тэрнтэй унтсан. Үгүй туяа би чамд хайртай штэ. Хайр гинэ. Чи хайрын тухай юу мэддгийг? Чи миний төрсөн өдрөөр надтай хамт байж үзсэн юм уу? Чи бид хоёр үерхэд 8 сар болж байна. Гэтэл надад чиний өгч байсан зүйл хэд, харин би чамд өгч байсан зүйлс хэд байгаа вэ? Одоо болно. Яг одоо энэ гэрээс яв. Хэдий миний гэр биш ч гэсэн би түрээсийн мөнгийг нь төлдөг. Тиймээс би чамайг хөөх эрхтэй. Ингэж уурлан түүний бүх зүйлийг хаалгаар гаргаж шидээд Ганаагч мөн түлхэж гаргаад хаалгаа дотроос нь төгжлээ. Хаалга хаагдсан ч тэр явсангүй. Хойлоо ярилцъя л да. Гуйж байна. Хаалга нээчгэлдэ туяа гэж дуудан хаалгыг нь цохино. Харин туяа түүний гармагц нулимс нь асгаран урсаж ихэр татан уйлах бөгөөд саяхан л түүний өмнө нулимс гарахгүй байсан тэр бардам сэтгэл хаалга хаагдмагц арилж шаналсан сэтгэл нь гарч ирсэн бололтой.
Тэр шөндөө ганаа гадаа нь хонлоо. Туяа өглөө ажилдаа явах байсан ч тэр дарагдаа хэлэн чөлөө авсан юм. Харин ганаа арай гэж тэднийхээс явлаа. Оройн наранхүйтэй холбогдож тэднийд хонж байгаа гэдгийг хонгороо хэлв. Хонгорооч мөн туяаг ятгаж тэр охиндоо ганаа хайргуул гэсэн штэ. Нэг удаа уучлаад нөгөө охиныг нь аборт хийлгчих гээд ятгахчаал та. Үгүй, би чадахгүй. Хүний амь нас. Чи ийм зүйл ярих гэж байгаа бол дахиж битгий залгаарай гээд уцаа тасна. Маргаашнаас нь ажилдаа явж өөрийгөө завгүй байлгах гэж хэрэндээ л хичээнэ. Энэ үед тэр өөрийн банкны картаа алга байгааг огт мэдээгүй байлаа. Ганааг явснаас хойш яг сарын дараа цалингаа дансаар аваад хоол хүнсний юм авахаар дэлгүүр орохдоо л карт байхгүй байгааг мэдэрлээ. Картаа алга болгочихвчтэй. Маргааш банк орж карт захиалгангаа мөнгөө бэлэн аваад төлбөрөө тушааж бас ойр зургийн хувцас авъя гэж бодон байгаа бэлэн мөнгөндөө тааруулан бэлэн идэх юм аваад гэртээ хайрлаа. Ажлын сүүлийн өдөр байсан тул ихэд сэтгэл хангалуун байв. Маргааш нь банк ороход туяагийн хуримтлуулсан 2 сая төгрөг байхгүй байгаа бөгөөд дансанд нь 150 мянган төгрөгөл үлдсэн байв. Өчигдрийн авсан цалинж огт алга байхаж ингээд карта шүүлгэхэд Улаанбаатар болон Өмнө Говьд байдаг автомат машин хамгийн сүүлд Өмнө Говь аймагт автомат машинаас авсан гэж гарч ирэв. Өөрийнх нь картыг ганаа авчихсан байсныг мөн зунжин ажиллаж хуримтлуулсан мөнгийг нь тэр хүн авчихсан гэхэд үнэхээр итгэж ядна. Ингээд л аргагүй ирэхэнд ганаатай холбогдлоо. Тийм ээ, уучлаарай. Би авчихсан. Би ажилд орсон. Тиймээс цалингаа авч эхлэхээр чамд мөнгөийг ч өгнө. Нөгөө надтай унтсан гэдээсээ охинд мөнгө өгч байж хүүхдийг нь авахулсан. Би төлбөрийг чинь олцоход чам дээр очно гэж хэлэхэд нь хэрэггүй. Тэр чигээрээ зайлж үз. Чи надад дахиж харагдах хэрэггүй шүү. Мөнгөө ч гэсэн битгий өг. Хэрв дахин харагдвал би чамайг цагдаад өгнө шүү гэж хэлээд уцаа тасаллаа. Үнэхээр л дээшээ тэнгэр хоол, доошоо газар хатуу санагдана. Өнөө маргаашгүй сургууль нь орох гээд байхад төлбөрч байхгүй. Юу ч түүнд алга. Ээжтэй хэлж мөнгө авна гэхээс санаа зовмоор. Сургуулийн албатайгаа уулзаж явуут дундаа төлбөрөө тушаагаад одоо хичээл сонголтоо хийж болох уу гэхэд зөвшөөрсөнгүй. Аргагүй семестрийн чөлөө авч үргэлжлүүлэн ажиллаа хийхээр болов. Тэр оройдоо найз Дэги Ариука хоёртойгоо уулзсан гадуур гараад анх удаа тасарчлаас огтож гэртээ ирэв. Энэ хооронд тогтох гих залуу түүн рүү үргэлж залгаж мессеж бичдэг байсан ч тэр огт нүүр өгсөнгүй. Ингээд туяа нэг л мэдгээд орой бүр шоу цэнгэн гэж явдаг болов. Ингэж явсаар өвлийн нэгүүдэж түүнийг мөн шоу хөөж явахт нь тогтох залглаа. Тэд уулзаж элдвийг ярилцахад анх удаа л түүнтэй маш удаан хоёулахнаа ярьж үзлээ. Тогтох өөрөөс нь ах тул ихэд халамжтай бас амьдралын ухаантай залуу шиг санагдаж байв. Ингээд л энэ өдрөөс хойш тэд өдөр бүр шахуу уулздаг болж сүүлдээ үерхэж цогтой амьдардаг болов. Туяа тогтохын ажилд зөвхчөөр орж нэг газар ажиллаж, оройн хамт гэртээ харж, өглөө нь хамт ажилдаа явна. Ингэж явсаар зун нь туяа жирэмсэн болж тогтогч бөөн баяр хөөр боллоо. Яг үнэндээ эдний харилцаа маш хурдан нүд эрэмхийн зуурал болж өнгөрч байлаа. Тогтохын хувьд туяад маш сайн хандна. Тэр хоёр хэр барагтай маргах зүйл гардаггүй байв. Туяаг жирэмсэн гэж мэдснээс хойш түүнийг огт ажил хийлгээгүй. Орой бүр жоохон хүүхэд аятаа түүнд хандан амттан шимттэн авчирч өгч өглөө түүнийг унтаж байх агуур явахдаа түүнд мөнгө үлдээгээд л явна. Үлгэрийн мэд тийм л их хайранд умбаж байлаа. Урд нь ганаагаас барагтай л юм авч үзээгүй өөрөө л өгч байсан бол одоо хүнээс алхам тутамдаа жижиг гэхгүй зүйлс авах нь үнэхээр жаргалтай. Нийтийн байранд амьдардаг байсан тул тогтох өглөөс өмнө өөрийн гэсэн гэртээ болно гэж хичээсээр 5 хантай гэр худалдан авч хамаатныхаа ахын хашаанд буун амьдрав. Цагаан сараар бэр гуйж албан ёсоор туяа айлын эхнэр боллоо. 3 сар төрж тэд охинтой болсон юм. Асар богино хугацаанд бүх зүйл болж өнгөрсөн ч тэд амьдралаа хамтдаа хамгийн багаас нь эхэлж амьдарсандаа хязгааргүй их баяртай байв. Тогтох ажилдаа явж ирээд л охиноо асархад туслана. Туяагийн мөрөөдөж байсан тэр нэгэн энгийн амьдрал хизээж ирээдүгээ хамтдаа төсөөлж байгаагүй тэр хүнтэй болж байгаад өөрөө ч хаяада гайхна. Гэхдээ л түүний амьдрал үнэхээр жаргалтай байлаа.
Нэгэн өдөр хойлоо ярьж тохиролцсон охиноо туяагийн ээжэд харуулад өөртөө хамтдаа ажил хийж өөрсдийн гэсэн хашаатаа болёо гэж төлөвлөв. Угаас сүүн муутай байсан учраас хөхөн ширгэж өгчдөг байсан юм. Ээж нь ч зөвшөөрч туяа тогтох хоёр охиноо 4 сартай байхад нь ээж дээрээ хөдөө үлдээн өөрсдөө хотод ажиллацгаан амралтын өдрөөрөө л охин дээрээ очдог байлаа. Туяагийн орсон ажил залуучууд олонтой их л найрсаг хамт олон байлаа. Хэн нэгний төрсөн өдөр ажлын зугаалга, шинэ жил, тэмдэглэлт өдөр гэдэл туяа гарч орох нь нэгсэн. Тэр хоёр оройн бор хоногтоо л гэртээ ирж хоёул хоноглоно. Амралтын өдөр нь харин охин дээр очино. Сүүлдээ огт маргалдаж үзээгүй тэд ганц хоёроор маргалдаж эхэлнэ. Тогтох бол ажил дээрээ 4 хүнтэй л ажилдаг. Харин туяа 40 холд авсан байгууллагт ажиллана. Эндээс л эхэлж тэдний зөрчилдөөн баг-багаар ихсэж байв. Нэгэн өдөр тэд хоёул амарч гэрээ өвлийн барианд нь оруулах гээд янзалж байлаа. Хойлоо эртхэн дуусгачаад охин руугаа явах уу? Яаж амждгийг? Энийг дуусгачаад эртхэн амармаар байна. Маргааш өглөө эрт ажилтай. Тэгээд охин дээр очихгүй юм уу? Чи бит хоёрыг харж байгаа шүү дээ. Үгүй. Дандаа л очдог үсттэй. Нэг удаа очихгүй л бол өгчих гээд байна уу? Ээж чи яасан? Харж чадахгүй гээд байгаа юм уу? Яасан? Чи юу гэх гээд байгаа? Бүтэн 1 жил чи бит хоёрын хүүхдийг харж өглөө. Ядаж амралтын 2 өдөрт амарч болохгүй юу? Хүүхэд харах ямар амар ажил биш. Чи одоо ямар ядаргаатай юм бэ? Чи явал да. Би гэрээ янзалчихъя. Чи ямар энэ гэрээг гэр орно гэж боддог биш. Шүн ирж унтсан болоод өглөө гардаг үсттэй. Чи наад үгээрээ юу гэж хэлэх гээд байгаа? Би адилхан ажиллаж гин. Тарж ирсээр тэл ийм орой болдог үсттэй. Би хичээгээд л байгаа юм шүү. Чи охиноо санахгүй байгаа юм байна тийм үү? Охиныг ээж ганцаараа харах ёсгүй шүү. Чи бид хоёрт ч гэсэн хариуцлага байх ёстой. Яасан лайтай юм бэ? Ингэж хараалын үг хэлээд бүдөө олс барьж байснараа туяаг нүүр толгой хэсэг рүү шавхуурдаж орхив. Туяа уйлж чи одоо бүр надад гар хүрдэг болсон уу? Чи анх ажил хийж бүх цалингаа чи өөртөө л зарцуул гэдэг байсан. Харин одоо чи өөрийгөө хаартаа. Миний цалин, миний данс, миний юу авсан бүх зүйлийг тагнана, шалгана. Өөртөө авсан зүйлсийг минь яах гэж авсан, энэний оронд охиндоо юм авахгүй яасан, хоол хүнсний юм авахгүй яасан гэж харааж зүхэн. Харин би чиний мөнгө хаашаа орсон, юу хийсэн тухай огт мэдэхгүй, шалгадагчгүй. Хэдэн төгрөгийн цалин авдгийг ч мэдэхгүй. Ийм эрх тэгш бус харилцаа гэж байх юм уу? Би чамаас залхаж байна. Би явлаа. Ингээд бүх хувцаа баглаж эхэллээ. Тогтох дахин үгч хэлсэнгүй хийж буй ажлаа үргэлжлүүлнэ. Хувцаа бэлтжгээд хашааныхаа алгаар гаран алхлаа. Би ч муу охин юм да. Муу ээж минь охиноо хүнтэй суугаад сайхан амьдрал гэсэндээ хүүхдийг минь ямар ч төлбөр авалгүй харж байгаа. Би ээждээ гарын ч мөнгө өгч үзээгүй. Ийм байдалтай буцаад очих гэж юу? Ээжийн минь урам ямар их хугарах бол ингэж бодон буцаад хаалгаар орлоо. Гэрээ ажиллаж бараг дуусаж байсан тул гэртээ орон сандал дээр суун уйллаа. Харин түүнийг тогтоох огт анзаарахгүй бас аргацсанчгүй. Энэ өдрөөс хойш хэдэн өдөр өнгөрлөө. Туяа түүнийг уучлалт гуйхах гэсэн горилго тавьж байсан ч тэр тоосончгүй. Аажмаар тэдний харилцаа улам бүрэл дордож байлаа. Сүүлдээ хэрэлдэх гэдэг зүйл тэдний хувьд юу ч биш болж байв. Туяач гэрлүүгээ яархаа болж гэртээ харимааргүй санагдаж эхэлнэ. Өвлийн улирал эхэллээ. Энэ үед Монгол улсад дэлхийг цочроож байсан халдвар төвчин орж ирэв. Нэг л өглөөс ирэхэд бүх хөл зүйл хаагдаж хатуу хөл хорой тогтоосон байв. Тогтох туяа хоёрын ажил зогсож эмнэлэг цагдаа онцгойгоос өөр ямар ч байгууллага ажилласангүй. Ийхүү хоол үйлчилгээний газруудыг ажиллахыг хориглож зөвхөн хүнсний үйлдвэр, хүнс ахуйн хэрэглэлийн газруудыг л халдвар хамгааллын өндөр дэглэмтэй ажилуулж байв. Тогтохын ажил зогсож туяа гэрээсээ ажиллаа хийж байв. Охиноосоо хол тусдаа тэд яах учраа олохгүй байв. Хот хоорондын замыг ч мөн хааж гадагш дотогш орох хөдөлгөөн хязгаарлагдсан. Ингэж л 1 сарын дотор тэд байнга хамт байснаар харилцаа дахин сэргэж байв. Шинжилгээ авч хот руу орох гарах хөдөлгөөн зохицуулалт хийснээр охиноо тэд дүүтэйгээ авчирч чадлаа. Ээж нь ч мөн араас нь ирж ээлжийн ажил хийж байсан юм. Тогтох анх удаа л хадмуудтайгаа ийм удаан хугацаанд амьдарч үзсэн.
Хэдэн сар өнгөрөхөд арай дээрдэж хөл хороо суларч туяа хөл хорооны үеэр ажиллаж байсан тул цалингийн зээл авч тэд хашаа байшингаа урьдчилгаа хийгээд хашаа байшинд орлоо. Амьдрал ингэж өрнөж байсан ч тэдний харилцаа дээрдэх зүйл байхгүй. Тогтох хаяадаа туяад гар хүрдэгч болов. Нэг удаа өөдөөс нь хэрэлдлээ, тайлбар тавилаа, залхуурлаа гэснээс болж ухаан алдатлан зодож үлээ. Үүний хажуугаар туяа маш шаргуу ажиллаж, орой ирээд л хоолоо хийдэгч, түүний хоолыг гоолж, хүүхдээ тэгсэнгүй ингэсэнгүй, гэрээ ажлаа олигтой хийсэнгүй, арчаагүй новш, чи ингэж амьдарч яадгийн гэж хүртэл доромжлно. Өмнөх экс мөнгө төгрөг өгсөн гэх асуудлыг нь сөхөж хэрүүл хийж, туяа түүнд нарийн ширийн юм ярихаас ч сүулдэ санаа зовдөг болов. Нэг л мэдхэд тэр өөрийгөө ч танихааргүй болтлоо таргалсан байлаа. Тогтохын үг үйлдэл бүрээс айж өөрийгөө муу явахыг харуулахын тулд зарим нэгэн зүйлийг хүртэл нуудаг болов. Гэвч туяад нэгэн саад тохиосон нь борлуулалтын менежер хийж байх хугацаанд хөл хорооны үеэр борлуулалтын маш их алдангад орсон юм. Хугацаанд дууссан бүтээгдэхүүн асар их болж өнөөх бүтээгдэхүүнээ өөр дээрээ авч байсан. Учир нь компани огт буцаалт авдаггүй байлаа. Ингэж явсаар ажлаасаа өөрийн хүсэлтээр гарлаа. Түүнийг сайн ажилтсан гэж цоллож байсан компани нь түүнийг яг ажлаас гарах болоход түүнээс авч чадаагүй авлага өрөө бүгдийг нь тохож орхилоо. Өөр ажилд орсон ч түүнийг хилам тойрсонгүй. Түүнд нэгэн нэхэмжлэл ирсэн нь хуучин компани түүнээс 6 сая төгрөг нэхэмжилсэн байв. Эхэндээ туяа эсэргүүцэж уурлаж өгөхгүй гэхэд тогтох руу залгаж хэлсэн байв. Тогтогч түүнийг элбээр хараан доромжлоо. Туяад тайлбарлагч боломж өгсөнгүй. Арга ядан туяа хуучин газрынхаа удирдлагатай очиж уулзлаа. Миний буцаалт хийсэн бараа сайн л бол сая төгрөг хүрэх байтал яагаад энэ их авлагыг надад тогсон юм бэ? Энэ бүх газар чиний хариуцсан газар. Гэтэл эднэр огт тооцоо мөнгө өгөөгүй байна. Зарим нь бүр чамааг ирээд авсан гэж байна. Юу гинэ? Арайчтэй. Би тийм хийхгүй шүү дээ. Тэр компани хүмүүс нь чамааг авсан гэд гар үсэг зурчихсан. Асуудал бүгд чиний эсрэг байна миний дүү. Туяа санаа алдан нулимсаа харчаад аха би энэ асуудлаас ч болоод нөхөртөөгөө салах дээрээ тулаад байна. Та ядаж надад хугацаа өгч болохгүй юу? Тэгье би үүнийг чинь төлье. Гэхдээ сар сард баг-багаар нь хий. За яах вэ? Чамайг бодоод зөвшөөрье. Заасан хугацаанд заавал төлөөрэй. Ингэж хэлээд гэрээ хийлээ. Сар бүр 500 мянган төгрөг төлөх. Та харин дахиж манай нөхөр рүү залгаж болохгүй шүү. Чи сар бүр энэ мөнгөө хийх юм бол би хийхгүй шүү дээ. Ингэж түүн рүү инээгээд сэтгэл нь хансан байдалтай цааш яваад өгөв. Ингээд шинэ ажилдаа 1 сая 200 мянган төгрөг авдаг байсан тэрээр 500 мянган төгрөг хуучин компанидаа өгөхөөр болов. Тогтоход уулзаа зохицуулчихсан түүнийх биш өөр хүнийх гэд хэлчихсэн. Одоо чамруу залахгүй ахаа гэж хэлээд түүнийг байн тайвшруулна. Тогтох түүний данс цалин тооцоог байн асууж хяндаг байсан тул туяа энэ тэндээс зээл тавьж мөнгийг нь хийсээр. Сүүлдээ хүнч мөнгө зээлгээ болж туяа аргагүй ирэхэнд цалингийн зээлээ хийхгүйгээр тэр мөнгөн дээрээ өдрийн хоолны мөнгөө цуглуулж байгаад нэмж хийдэг болов. Түүнд сэтгэл амар нэг ч өдөр байдаггүй байв. Утас дуурах бүрд хэн залгаж байгаа бол гэж айн барин аавна. Тогтохын утас дуурахад хүртэл тэр санаан зовдөг байлаа. Ингээд ахин 2 жил өнгөрөхөд туяа арай хийж мөнгийг нь төлж дуусгасан ч хүнээс зээлсэн мөнгө, бас бус мөнгө, банкны мөнгө зэрэг нь хэвээр үлдлээ. Энэ хугацаанд туяа тогтох 2 ахин хөөхөн хүүтэй болсон. Жирэмсний сүүлийн сараас өдийг хүртэл тэр ажил хийгээгүй учраас түүний өөр улам бүр овоорсоор л. Туяа амарчаад удаагүй 4 сартай байсан юм. Түүний төрсөн өдөр болоход 1 л хоног дотоо байлаа. Тэрээр төрсөн өдөртөө хамгийн дуртай. Учир нь ганцхан энэ л өдөр түүнд хүмүүс сайн сайхан зүйлс хамгийн ихээр өрөөж тогтох түүнд энэ өдөр бусад үеийнхээс гайгүй харцдаг байсан юм. Туяагийн утас дугаарч харвал тогтох байлаа. Утас авмагц тэр түүн рүү харааж зөвхөн уурлав. Чи одоо зээлээ төлөөгүй мө? Яагаад төлөөгүй юм? Зээлээ төлж байгаа гэдээсэн тэр мөнгө хиндээ өгөөд байсан юм бэ? Тэр ганаад өгсөн юм уу? Арх аваад уудсан юм уу? Яасан бэ чи? Ийм ядаргаат ахаар новш байхгүй юу? Чи надаас салаад зайлаад өгөөч. Бишээ, салахч багтана. Өгөхэд өг заа юу?
чам шиг ийм арчаагүй новш амьд явж яадгийн үххээч чи үххүүл таарна. Яг одоо миний амьдралаас үүр дайрал орой очиход зайлчсан байгаараа яваагүй байвал би чамайг өөрөө алчхаж чадна шүү гэлээ. Туяач айж сандран уйлсаар л байлаа. Цаг харах тусам нөхрийнх нь тарах цаг ойрцоор. Тэр түүнээс айж байлаа. Нөхрөөс нь гадна дүүн, ээж нь бас нөхрийнх нь дүүнэр гээд бүгд түүн рүү залгасаар. Бас ээж нь уурлаж байлаа. Яаж өсгсөн охин нь үлээдэ. Ээжийнхээ урмыг хугалсандаа тэрээр маш их гонцоож байв. Туяа 2 хүүхдээ аваад гэртээгээ ойрхон найзандаа очин төр хүүхдүүдийг минь харж байгаач би маргааш өмсөх хувцас авах гээд түүнийг нүрээ бодчихсан их л хичээж хувцалсан байхыг хараад за тгий сүүг нь яаж найруулж өгөх вүлээ гэхэд туяа түүн зааж өгөөд 2 хүүхдээ үнсээд шуудхан л гарч явлаа. Ингээд автобусанд сууж гарч болох хамгийн өндөр барилгын дээр гарan өнгөрсөн амьдралаа дүгнэн зогсож байгаа нь энэ юм. Уртаар санаа алдаад би анхнаасаа л буруу амьдарч ирж, буруу хүмүүстэй учирч, буруу амьдарч байж, харин сайн хүмүүсээ өөрөөсөө түлхэж явсан байна. Намайг өгчгөл юм бол миний амьдрал, миний нэр төр арай л цэвэр байх үз. Миний 2 хүүхэд ийм муу ээжтэй байснаас байгаагүй дээр би угаасаа л залхуу хойрог муу ээж миний очих газарт намайг хүн бүр дарамжлах болов. Мөн намайг өгчихвэл тогтоох, харамсах болов. Ямар байхыг нь харах юмсан. Ээж нь та хоёртоо маш их хайртай шүү. Ингээд богино амьсгаа аван өөрийгөө тайвшруулад дээрээс үсэрч эхлэв. Түүнийг амиах орлсон тухай мэдээлэл тогтоох мөн ээжийнх нь утсанд дуудлага болгон ирлээ. Найз нь туяаг ямар их удаж байна гэд уцруун залгахад цагдаа авав. Түүнд бодит байдлыг хэлэхэд тэр маш их айж цочирдон хүлээж авлаа. Юу ч болоогүй юм шиг энийгэд гарч явсан хүн амиах орлчихсан байна гэхээр аргачгүй биз. Харин том хүүхэд нь ээжийнхээ өөд олсныг ч мэдэх зүйлгүй тоглож бага хүүхэд нь унтаж байлаа. Хүний амьдрал маш богинохон. Хин нэг нь юу ч туулж яваа билээ. Хүн хүндээ хайртай бас уурлахаасаа илүү учирлаж ярилцахыг илүүд үзээрэй. Зохиолч Өрн Чаягийн хэний ч хараагүй гоног зохиолыг бүтнээр та бүхэндээ хүргэлээ. Зохиолчдоо зохиолоо унших эрх олгосон сонсогчдийнхаа өмнөөс талархснаа илэрхийлээ. Хэдий хар бараанаар төгссөн ч өнөөгийн нийгэмд бол ийм амьдрал байгааг үгүйсгэх арга байхгүй. За тэгээд дараагийнхаа зохиолоор дахин уулзлаа. Түр баяртай. Зохиолтойгоо хамтдаа байсанд баярлалаа.